За. За сайн байцгаана уу? Сайн сонсогчдоо. Бид нэр ингээ алга болцсон юм шиг мөртлөө хүрээд ирлээ. Тэгш. Юу гэсэн үг алга болцсон юм шиг байсан мөртлөө. Яг босод подкаст нар болохоор те ингээл хаста нэрээ ийм болоо тэглээ төв ингэсний улмаас ингээ зай мэ авлаа гэж манах зүгээр байхгүй ор сураг. Тэгснэ гид гарч тэр хинч анзаараагүй те яж хахад хүмүүс анзаард юм билий. Тийм. За ямар ч хэлсэн манай 32 дугаар дугаар эхлэхэд бэлэн болоо те. Тэгээд өнөөдрийн маань зочноор Ананд. Ананд оролцож байна. Гэтэ би биш, өөр Ананд тий. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Гэтэ нөө Instagram дээр болохоор нэр чи Ананд Keto гэж үү? Тий, Ананд Като. Като. Като нь ямар учиртай? Нэг одоо ингээл хүмүүс нэг фейстэй нэр өгөхгүй нэг худлаа ингээл нэг хадаад нэр боддог шүү дээ. Яг тэр үедээ л яг анх зураг дарж хэлж явахдаа тэгээ бодоод өгсөн. Като гэж байгаа тэгээд Като болгоцсон. Ингээл нэг лого мого хийх гээл ингээл нэр боддоо шүү дээ. Ингээл тийм янз бүрийн лого хийгээл нэг зурган дээрээ тавьдаг. Яг тэр үед л зүгээр нэг нэр бодоол тэгэл өчсөн. Одоо нөгөө миний чи нөгөө гейм арена гэж мэдгүй Dota тоглодог байсан. Тийм. Гарена яа. Тий улаан юу. Тий яг тэрэн дээр би анхныхаа нэрийг Hell бэлгээ гэж өгчээсэн. Тамийн бэлгээ. Хаа дээр мэн үү Keto бол минийх зүгээр. Хэл бэлгээ яа. Тий. Майхан Steam-ийн нэр зүгээр л амар simple Ананд ах гэсэн байдаг шүү дээ. Ананд ахаа. Тий. Ядраатай монголчуудаа тоглонгод Ананд ах ба даа. За тий юу вэ? Нам тэгэл ажиллаа хийгээл сая карантин гээд бас нэлийн юутай лээ. Нэг замбраагүй. Тэгэл буцаад нэг ингээд нэг сэтгэл зүйн асуудал руу орчихгүй л. Сэтгэл зүйн асуудал руу орчих гээд байна. Тийм сэтгэл готрол. Тийм тэгэл ажлын стресс гээл карантин гэдэнгүүт тэгэл депресстэй л. Аль ч нэг холбоо хинтэй ч холбоо ярихгүй ингээл юм чи ярихгүй гэл гэртээ 4 оны дунд байгаалгаар тэгэл ялчгүй л галзуур төгтөл юм бэл. Тийм. Континуер нэг орж гараачгүй мэн тий. Тий орж гараагүй тэгэл. Яг бүр дэглэмээ яг барайл гэртээ. Тийм үү. Бүтэн сар уу? Тий. Тэгэл гэрээсээ ажиллаад яг офс дээр ажиллах шаардлагатай болвол тэгэл хүмүүсээс ингээл айлуулах хол тэгэл дугуй муутай явал. Тийм би тэгэл. Анд ямар ажил хийдэг лээ? Стайли гээд онлайн тийм luxury shopт одоо дизайнер болох гэж яваа. Дизайнер хийж эхэлсэн. Стайли. Тий стайли. Зөв нэгдэг байгаа юм тий. Нэгдсэн. Сая 3 сарын 8-нд нэгдсэн. Аль байсаар. Стайли хэцэг юм байна. Онлайн шоп юм биш тий. Тий онлайн шоп. Зөв. Люкс гэдэг нь амар люкс мөн үү? Тий энэ хай брэнд. Люкс ямар амар люкс гэж яг юу? Манай сүүл нөө богис орсон шүү дээ. Яа. Богис. За. Манай дугаараар нэг тийм өхөрсөн байхгүй. Бас тийм онлайн шоп шинийг брендинг одоо юу гэдэг марчичаад гэхдээ нэг шүүб нь баг 20 сая маяг ч гэдэг. Тийм брэнд үгүй юу? За тэрнээс жоохон доогоор арайч 20 сая мэлээ байхгүй. Тэгтээ бас брэнд ш зүгээр онлайн шоп юм шиг байна. Онлайн шоп одоо юунаас тийм хай брэндүүдээс бүтээгдэхүүн бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг, нийлүүлдэг. Баячуудын онлайн шоп. Тий. Тэнд график дизайнер болохгүй л явж байгаа. Тийм би яг өөрөө уул нь хувц дизайн мэргэжилтэй байхгүй. Тэгээд зураг гээд хаяад зургаар явж байгаа. Одоо анх удаа нэг график тал руу юм хийж байгаа. Тийм тэгэл сураал явж байна. Тийм. Зургаар ер нь яасан өөрөө сурсан юм уу эсвэл зүгээр анхнаас одоо юу хэмдэ мэрэгжсэн юм уу? Зүгээр сонирхлоор тийм. Оюутан байхдаа юу яагаад нөгөө хаврын гоёл гэж болдог байхгүй. Тэгээ тэнд сургуулаас камер өгöd. Тэгээ нөгөө зураг авъя. Runway show-н дээр зураг авъя гэдэг. Тэгэл яг анх удаа камер барьж үзээл. Тэгэл дуртаалсан та. Тэгээ яг чи хизээ одоо тэр runway 14 байна уу 15 онд. Зөв. Тийм тэгээд яг тэр үедээ ингээ айгуу гоё мэдрэмжийг авчаад зураг авах юм байд юм байна да гэл байж байгаа. Тэг төгсөөд нэмэрчлэрээ яг ах дээрээ ажиллаж агаад нэг жил болоо тэгээд ажиллаа хаяад. Тэгээд зураг л өгсөн. Тийм. Зүгээр гарсан л үү. Хувц загварыг хаяад хийжсэн юм аа тийм. Тий хаяад тэгээд ажилчгүй орлогчгүй юучгүй болол тэгээд камертай үлдсэн дээ. Тий. Яг тэр үед нөгөө
одоо сэтгэл зүйн хувьд амар докторгүй. Аа. Тэг сэтгэл готролд орсон гэдгийг ерөөсөө мэдэхгүй. Аа. Тэгээд яг нөгөө нэг арай нэг таашаал аваад нэг аз жаргалтай болох юм нэг гэрэл зураг байж тараад ах нөгөө камер бариад аягүй гоё мэдрэмж аваад үзсэн болохоор тэгээд ер нь бол камер аваад тэгээд зурдарч эхлэе гэж хэлсэн. Аа. За на шийдвэр чинь бодоод байна л та. Юу бодод? Тэгэхгүй яаж тийм шийдвэрт хүрдэг нь одоо яг толгойн дотор чи яг юу одоо өөртөө яг юу ярьж байгаа бол гэл юу тухайд одоо сэтгэл готрол яг юунаас л сэтгэл готролд орсон байсан. Тэр болохоор одоо нэг бүр баг наснаас ингээл явсаргаал бугсаргаа тэгээд одоо хүүхэд насны травманаас тэгээд ингээ бугсараагаад яг оюутан байхад ерөөдөө яг бүр ингээд тисгээ ойлоод ингээ гарч эхлээд тэгэл ерөөсөө битүү готрол орчихсон. Орцноос мэддгүй л дээ. Тийм мэдэхгүй. Тэгээ би ерөөсөө сэтгэл готрол тийм депрессион дээ ерөөсөө тийм юу ч мэддэггүй байсан. Тэгэл ерөөсөө л ингээл бүр нэг сэтгэл зүй ингээд нэг биш аа. Хаашаа ерөөсөө л биш тэгээд нэг болж өгөхгүй. Тэгэл явсараагаал би сэтгэл готрол гэдэг талаар чинь сүүлд мэдсэн 19 онд. Тэгээд яг мэдж ойлголт аваад тэгээд судлаад тэгэл ийм ингээд нэг сэтгэл зүйн тийм эмгэгүүд байд юм байна. Тэгээд яг тийм байх магадaltaй байна гэд. Тэгээд яг тэрийг арай нэг тэмцэж эхэлсэн. Тэгээд одоо нэг өөртөө арай нэг тэмцэлтэй ингээл дээшээ доошоо явсараа сая нэг 20 онд бүр яг үнэхээр нэг ялч хүнийг өөрчлөгдсөн. Тэр нэг готрлын байдлаас зүгээр ингээл гэл гараад ирсэн. Найл цож байгаа л нэг дүлж байгаа л нэг баадаг шүү дээ. Яг тэр шиг ингээл гэл гараад ирсэн. Ер нь бол яг хүлэн зөвшөөрөд яг тэр сэтгэл зүүн асуудлаас гарцсан. Тийм шалтгаанаа болоод гарснаа яаж юу мэдэрсэн бэ? Нэг өдөр л ингээл байжсэн чи нэр арай гайв ч юм уу гэж бодож гисэн үү? Тэр хүртэлч басна лээ юм басан тэгэл. Тэгээд яг нөгөө яг гол яг ингээд шаналаад ингээд зовоод яг юунаас зовоод байгаа шаналаад байгаагаа мэдэхгүй. Гэл зовоол яваалаа. Тэгэл ингээд үргэлжлээл нэг гайгүй болол нэг ягаал ингээд хилтэлцээл ингээд явж байгаа. Тэгээ яг сүлд нь яг дотроосоо яг ингээд нэг шаналаа зовоод байгаа юм яг юунаас болоод гэдгээ яг нэг олоод мэдсэн. Тэгээ яг тэрийг үлийн зөвшөөрөд тийм байсан юм байна. Тэгэхээр яг одоо юмдаа энийг ингээд өөрчилж болох юм байна гэдэг. Тэгэл ер нь бол дотор онгооч гэсэн. Тийм тэгээд яг одоо яг өөр дээрээ яг ямар тийм хөгжүүлэлт өөрийгөө яаж хөгжүүлэх вэ яг болохгүй байгаа юмнуудаа яг яаж зохицуулах вэ гэл. Тэг юу хийх хэрэгтэй вэ гэл. Тэгээ ер нь одоо юу гэдэг яг чиний одоо гол үнцээ одоо хийх дуртай зүйл чи одоо гэрэл зураг гэж байна шүү дээ. Гэрэл зураг чинь. Яг гэрэл зургийн одоо яг ямар одоо юу гэх юм төрөл гэх юм уу те чиглэл гэх юм уу илүү сонирхож гэрэл зураг авдаг лээ. Яг тийм чиглэл гэж яг байдгүй. Гэтэ яг сонирхолтой байна. Баримтат гэрэл зураг уу те суралцж зураг. Тэр одоо зүгээр чиний тэр авж байгаа тэр нөгөө одоо зургнууд ч юм уу те баримтат гэрэл зурагт одоо ямар нэгэн байдлаар чиний одоо тэр сэтгэл зүйн готрал гэдэг ч юм уу тэр депрешн чи ер нь одоо нөлөөлсөн үү? Зураг авахд уу? Тий, зураг авахд ч одоо үгүй тий одоо зураг ийм юм байдаг штэ. Стил үү? Одоо шинэ нэг ийм юм байдаг штэ. Зүгээр гэл нэг зарим одоо алдартай дуушт мочтой одоо нөгөө нэг юу найз өхнөөсөө салаал ч юм уу тий. Одоо heartbroken одоо нөгөө нэг юу тийм одоо юу гэдэг шаналл дундуунаал. Тэгэл өста тэр шаналлаараа шүлэг хичээл тий. Хайрын дуу хичээл тэр нь айгу мундаг хит дуу гой дуу болдог ч юм уу. Зүгээр яг тэр тиймэрхүү дөө одоо тийм одоо чиний одоо уран бүтээл гэх юм уу те гэрэл зурагт чи яг энэ сэтгэл готрол чинь яг тэгэж одоо нөлөөлсөн тиймэрхүү зүйл ер нь чамд ажиглагдчихсэн үү? Тийм нь бол нөлөөсөн. Гэхдээ яг ганцхан сэтгэл готрол зөөжихгүй бас нэг үзэж харж байгаа юмнууд гэл нэлээд олон юмны нөлөөгөөр л. Гэхдээ яг ингээ ажиглангууд хамгийн ингээд нэг тийм гой өнгө гараад яг гой нэг одоо ингээд зургууд нь бол өмнө зөвөр ингээ гудамжаар явж байхдаа авцсан байсан зургнууд.
Тэгээ сүүлд нь яг ингээд жоохон нэг дотор тавгуутай л ингээд жоохон хэцүү болоод ирж ш. Тэнгүүтээ нөгөө нэг тайвширч нэг сэтгэлээ онгойлгохын тулд нөгөө хуучин авцсан байсан зургнууд дээр эдитүнг тавиад эдитүүд хийж тэгж юм бол гаргадаг байсан. Тийм тэгээд ер нь бол нэлийн дарк тал руу зураг авдаг. Тийм авдаг гэсэн. Одоо болтлоо тэрнээсээ нэг гарч чадахгүй нэг бас үзээлээ. Яг нөгөө ялч сурцсан ингээд суудсан болохоор нэг өг тавиад эдит хийсэн ч гэсэн ялчгүй л нэг дарк руу орчихлоо. Тэгээ одоо нэг өнгөт зураг авч сурч байгаа. Би чиний зургнууд чинь 18 9 оноос яг амар олж харж ирсэн байна. Facebook-ээр тий. Яаж байгаа ч юм уу би чамайг айд хийсэн. Тэгээ чи баг өдөрт байн нэг зураг орлоо. Тэгээ эхэндээ бол заа гэл энэ зургийг тэнгистэй ингээд сүүл руугаа яг ингээд зургнууд чинь сайжирсан гэх юм мэдэхгүй нэг. Гэтэ амар дарк нь бол тийм амар ирээн жоохон нийгмийн жоохон тийм ирээн бараа юмыг бол шууд харуулдаг гэх юм те. Тийм. Тийм зүгээр байгаа юм тэр чигээр нь л. Тийм. Нэг харангуут нэг тийм яг л нэг бодит амьдрал тийм үү. Тийм. Чи бас харж байна уу? Надаа амар гоё гэгээлээ зураг харагдаад байна. Бүр доошоо. Тийм. Би анти яг тэгтээ үе чинь яг нэг тэр нэг юм гадаа унтж байгаа ах махын зураг бол тэгээд би энэ их чиг таньж шүү дээ. Аль их таньж чиг шиг бай. Би энэ их чиг мэдэн шүү дээ. Тийм яадаг их чинь. Энэ их чинь хар орны тэнч нэг тийм лангуун дээр зогсдог гэж байгаа. Би энэ ихчээс нэг бичлэг авчихсан. Энэ зурган дээр болох нэг ярьсан масктай их би сайн таньжсан. Би одоо энэ их чи орж исэн бичлэг ш гаргаж ирч чадхаараа. Нэг сарын хэдэн дэлээ нөгөө нэг онцгой улсын онцгой комиссийг буулгыг нэг чигссэн шүү дээ. Яг тэр үеэр авсан. Чи тэр үеэр бас амар зураг авсан байл шүү дээ. Бас үзье. Лөөрхөө хэмжээнд л таарсан да. Тэгэд яг биш тийш очоог л тийм. Тэгэд юу уур амьсгал ямар байсан юм одоо ингээд зураг авч яхад уу яг хүмүүс бол нэг зураг авч байгаа хүн л бол нэг анзааргүй зураг мөрөглөө. Зүгээр л бүх ингээд нэг тийм эмоц уур хэлний ерөөсөө л юу л болсон. Засгийн газарлуулсан. Саарл орднор байна. Яг тэр үед би нэг тим юм болж байгааг ч мэдээгүй. Тэг гэрээс гараад ирсэхгүй. Тэгээд талбай дээр нэг юм болоод баг шиг нэг гүн далаахын лайвыг хараад за талбай дээр нэг юм болж байгаа юм байна да гэж бодоод тэгээ очиод үзсэн чинь тэгээд жагсчихсан байхгүй. Тэгэл би яагаад ингэж ирээний мэдээгүй байсан бол гэдэг. Тэгээ ер нь бол яг зураг авна гэхээсээ илүү бас жагссан гэх юм да. Ер нь бол үзэл бодлоо илэрхийлж. Тэгээ тэрэн дээр өөрийнхөө нэг мэдэрч байгааг тэрнээс авч байгаа мэдэрч байгаа хүлээж авч байгаа юугаа өөрийнхөө үцгийг тэгээд дундуур нь зураг авч илэрхийлсэн. Тийм тэр их мэдэрсэн л та. Нилээ олон таньдаг зурагчид бас дунд нь явж лсэн. Тийм зөндөө хүн байсан. Зөндөө хүн байсан. Тийм аа. Тийм. Эхэндээ яг ингээ гоё нөө займаагаа барилаад байжсан аа. Тийм. Тэгээ сүүл рүүгээ орой жишээ тэгэл шалтлал, эзэглээл, эсэргүүцлээл, илэрхийлээл. Тийм. Бас нэлээд юм болсон та. Яг ингээд яг ордын өмнө зураг аваад зогсож исэн чи хойноос зүгээр битүү хүмүүс гүүгээл. Ордон шууд дайрж байгаа юмсан цагдаа нэг ягаал. Төөх тийм үү. Би бүр шоконд орсон шүү дээ. Урдаас их баахан хүмүүстэй гүүгээд ирэхээр яг яхаа мэдэхгүй юм бэл. Мэддэггүй юм бэл. Юу анд хаана өссөн бэ? Зургатад тэгээд толгоотод. Зү. 10 жилд чи хаан сурч ирсэн бэ? Ч та нэлийн хэдэн сургууль тавьсан. Ер нь олон сургууль тавьчихсан уу? Тийм. Тэг хамгийн сүүл толгоотын 42-гийн сургууль төгссөн. Зү. 14 онд. 14. Тэгээд төгсөөд хувц цагаараар сурсан юм шүү дээ. Хувцтэй би өөрөө яг хүсч сураагүй юм. Тийм үү. Тэгээд тэр үед би нэг англи хэлний юу интерьер дизайн дээр сонирхчихсан. Тэгээд сэтгэл судлаач энэ гэл. Тэгээд нөгөө яаж сэтгэл судлаас хувц цаг хөрлөө шилж өг. Тэгээд нөгөө манай ээжийн 3 хэрэгтэй дүн тэр юм манай гэрийнхэн бүгд тэр ойдлож тахгүй. Ойдлоор явсан. Одоо л яг ойдлоор ажилладаг. Тэгээд одоо ингээд сургууль ороод төгсөөд яг ингээд яхад ажлын байртай туслаад дэмжих хүмүүстэйгээд тэгээд ер нь бол хувцсаар яваа гэд. Тэгж иччихсэн. Тэгээд яг тэр үед бас гэр бүлийн байдлаас л нэг яаш өгчдөг байхгүй. Тэгээд яг их сургууль мөргөл рүү орчдөг. Коллеж руу яваад орцсон.
Монгол улсын Бэлтэн коллеж гэдэг шүү дээ. Нөө юунд дэдэг шүү дээ. Үйлдвэр гимназ. Хуучин цагаалхан 19 Алтай хотны тэнд дэдэг шүү дээ. Алтай хотны юур тий. Би тэнд чиний заал авчихсан. Тий. Тэгээд тэнд ороод тэгээ яг нэг өсөж яг сонгоог хүмүүж тэглэхний нэг жил. Өстэй битүү ууж тэл битүү ингээл 10 жилийнхантайгаа ингээл шууд тий хичээлээ цэслаад ингээл өстэй бүр үнэхээр юуг үлээсэн тавтан нэг үед. Жанжин шугамгүй. Тий. Толгоогүй. Тий. Тий тэгэл яг тэгээ 2 дугаар курсээс яг гэтээ яг бүр амар тэгж бүр эвтрээд ингээд яваагүй л тий. Яг зүгээр уужтэй л ингээл хичээлээ цэслэл гадуур ингээл зугаалал явдагсан. Тэгээд яг 2 дугаар курстэй яг өөрөө яг нэг хаврын гоёл руу ороод яг дунд нь ороод тэгээд яг нөгөө ингээл runway show ингээл хүмүүс хийж байгаа хүмүүс яг ингээд ийм мэддэг тий. Ингээд тэгээ яг миний яг сонгосон мэрэгчлэр хүмүүс ингээд ийм имигээ явж ингээд тэрийг ингээд хараад бодоод яг тэгээ бүр яг хувцанд яг үнээр дуулж ирсэн. Олно. Тийм үү. Тийм тэгээд яг 2 дугаар курсынхаа 3 дахь хурлалаас тэгээ бүр яг хичээж эхлээд нэгдүгээр курсын нөгөө нэг үзээгүй юмнуудаа нөхөж үзээл тэгээ нилээ хичээсэн. Тэгэл үзээл 3 дахь курстэй шууд тэгэл арай нөгөө нийгмийн тал руу яагаад ойдны зөвлөл мөл рүү орол сургуулийн нэг ажиллагаануудад ингээл оролцож болох юу л энэ бүгдэнд нь оролцоод тэгээ хичээлээ амжуулаад явдаг байсан. Тийм тэгээд яг манайх төгсчөөд урлах эрдэм лөө нөгөө 3 дахь курсээс орчин тэр болох лээсэн л та. Тийм тэгээд урлах эрдэм чи ер нь яг тэр хувц загвар тал дээр нэлээд гайгүй дуртай. Нэлээд сайн дуртай. Одоо тэгтээ мэдэхгүй. Одоо яг нөгөө миний мэддгээс CT тэгээд MIU урлах эрдэм гурлаа та. Тэгээ урлах эрдмийг амар сайн гэдэг. Суйс бас гайгүй. Суйс байдаг тийм ерөөс суйс байдаг. Тэгээд тэгээ сургуулийн юу мэдээж чанар гэхээсээ илүү яг чанар яригдал та гэхдээ яг хүн дээл байх ах л та. Тийм багш бол яг ингээд нөгөө чиглүүлж өгнө шүү дээ. Тэгээд сурах ингээд яг өөрөө ингээд мэдх юм бол өөрөө л судалж ингэж ухаж ээж бүр яг тэгж мэдж байгаа. Тэгээ яваасаа яг ялч багш бол тэгж яг хөтөлж аваад дагуулад зааж өгнө гэж байдаг бэл. Тийм тэгэл өөрөө тэгээд бүх юмас сурсан дөө. Маа сурвалж юу ч заагаагүй. Тийм тэгэл ойч маяхыг чинь би сургуулиас гадуур угийн гэрийнхэн ч тэр чиглэлээр ажилладаг болохоор тий баг гэрийнхнээсээ илүү сайн суралцсан та. Тэгэл лээж байгаа машин дээр суугаал. Тэгэл нөгөө нэг бас нөгөө нэг машин яг машин ч би барьж үзэж байгааг л техник хааз гიშгтэй юм төстэй. Тийм ингээл гიშгэл. Тийм шүү дээ. Тэгэл тэр мэрийгээ сурах гал тэгэл үзчихсэн та. Тэгээ нэг харамсалтай юм болохоор яг төгсчөөд ингээд мэрэгчлээ дэвшлүүлээд ингээд өөр сургууль руу ороод ингээ явъя та гэдэг бүр амар хүсэл зоригтой байсан байхгүй. Тэгээд тэнгүүд манай өвөө юу байсан яа. Жог нэг тэр нэг хүсэл зорилгыг унтраасан гэх юм уу та. Одоо хувц загвараар цаашаа сургаасаа илүү чи зүгээр нөгөө одоо амьдралаа цэлгуулад ажил хийгээд. Тийм тэгээд яг тэрэн дээр жоохон ингээ магалтаад тэгэл. Тийм тэгээд юу нь бол тэр чигээр хайчихсан. Гэтэ яг сурна гэсэн зорилгоо зүгээр хайцсан. Ах дээр юм нэг жил ажиллаж ирсэн. Чи ер нь одоо юу гэдэг ер нь буцааж ахиж ер нь сурна гэж боддгоо. Боддог. Хувц загвараараа сурах гэж боддог. Тий яг ингээд яг брендинг тэр үүсэх гэж бас хаашийн. Гэтэ бас ингээд нэг өөрөө бодож байгаа тийг өөрөө загваруудаа гараад ингээд юм юмнууд хийгээд жижиг сажиг тий нэг ганц хоёр юм хийгээл. Хийн гэж боддог гэсэн үг тий. Тий оюун загвар хийгээл. Тий тэгээд зурч мэн өөрөө зургийг аваад тэгнэ гэж боддیں۔ Гэтэ яг одоохондоо арай бэлэн биш байгаа л та. Тэг бэлэн болохоор. Чи тэгэхээр за яг өвөн тэгж унтраасан юм байна. Тэгээд архивын ажилд орсон юм байна. Тэгэхэд яг одоо энэ сэтгэл зүйн асуудлууд чи амар гарч ирсэн үү? Тэг яг тэр үеэр нөгөө нэг жоохон сэтэрч эхэлсэн. Дугалцсан ингээ байсан юм сэтэрч эхлэв. Тэгээ нөгөө докторгоо сэтгэл санааны докторгоо нөгөө аашаар шингууд ингээ солигдол тэгэл нөгөө бодлууд бүр ингээл нөгөө нэг угаасаа яг нэг дэмий бодлоо. Тэр үе чинь бол яг нөгөө одоо чиний тэр үе чинь бол шилжилтийн нас бол хамаагүй өнгөрцөн байгаа тийм. Тийм. Зүгээр нөгөө одоо тэр хүслийн нүгөө хийцэн чинь тэгээ шууд зүгээр явах тийм. Одоо эрүүл хүн арай нэг энгийн үлээж авах байсан бол бугларцсан хүн чинь шууд амар сөргөөр үлээж аваа. Тэр би яг тийш л бодчих. Тийм. Тэгээ яг тэр үед нөгөө нэг би угаас нь багас сайн нэлийн юу байсан бэ? Олон сургуульд амжсан ч хүн найзууд
би нь бол ховор. Яг сүүлд яг төгссөн. Яг бүр олон удаан жил найзлсан. Тийм байхгүй. Тэгээ нэг 8 дугаар ангиасаа найзлсан найзууд байдаг. Тийм гэхдээ ялч нөгөө төгсчөнгүүт ингээл ялч хөндөрчдөг юм билээ шүү дээ. Тийм. Тэгээд тэгэнгүүтээ нөгөө нэг оюутан анги мэн гээд яг нэг ганц л нэг найзтай. Тэгээд өөр нэг нийлдэг хүмүүс байхгүй. Угаасаа 14 оюутантай 2 эрэхтэй бусдын дандаа хүүхнүүд идэг гэсэн байхгүй. Тэгэл угаасаа ярих ч юм байхгүй, ярилцах ч юм байхгүй. Ингээд нэг сэтгэлээ онготл ярилцаад яах хийхээ ингээд нэг шийдэл гаргах тийм ерөөсөө ер нь зовлон байдгүй байсан юм да. Нийгэм харилцаа ерөөсөө байхгүй. Тэр сургуульч бас жоохон сонирхол тогтолцоотой юм байна те. Юу вэ? Одоо тэр ямар сургууль вэ? Оюутлын сургууль те. Би Монгол Солонгос хамтарсан техникийн коллеж. Тийм. Яг хоо би нөгөө юугаар их сурвалжаад бодоод байна л да. Одоо тэгмүү тэнцээ чинь бас өөр курс мөрс. Тийм өөр юм өөр л арьс мод тэгэл ёо механикч нэтрийн автомашин нэтрэл байдаг л. Яг миний яг сүүлд ингэж бодсноор бол тэр сургуульд яг нөгөө хичээгээд яг хийгээд сурыгээд зүтгээд явсан нь бол яг тэндээс яг олох юм олоод гарч чадна. Тэрнээсээ зүгээр нэг ингээл доншуучлал явж байгаа хүн бол хэцүү л. Тийм сурсан ч юмгүй. Тэг ер нь хэцүү. Ер нь хаач тийм л те. Бүх сургуульч тийм. Ер нь сайн сургуульч байсан, муу сургуульч байсан гэсэн тэгэл хүн өөрөө л хичээхгүй л тэгэл худар дэмдөө. Маа сургуулийн жоохон тэгдэг байсан байхгүй юу? Нөгөө нэг юу. За жоохон баг зэргийн флекс ашаах. Маа сургуулийн ер нь жоохон гадуур жоохон сайн гэсэн яриад байдаг байхгүй юу? Дажгүй ер нь тэгээ санхүүгийн би санхүү төгссөн байхгүй юу? Моос сайн штэ. Үгүй тэгэж яг уу ярьдیں۔ Тэгтээ яг үннийг хэлэхэд заяа. Яг үннийг хэлэхэд яг уу дажгүй тэгтээ бүр л ингээл одоо санхүү ингээд дажгүй нэртэй гэдэг чинь ерөөсөө доторх одоо бүх оюутнууд нь ч юм уу те бүх сурж байгаа хүмүүс нь одоо бүгдээр амар мундаг төгс гэсэн үг ерөөсөө биш аахгүй. Хичээл нь тест. Хичээл нь сайн биз дээ. Програм. За би бас тэгж хэлэхгүй. Тэгэл тэр дундас тэгэл сул багш нар байгаа штэ. Яг уу ер нь бол ерөнхий утгаараа гайгүй л дээ. Бас нэг тийм мяч гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол зүгээр наад сурж байхад л тэгэл ер нь хэцүү нөхдүүд байдаг л байсан шүү дээ. Маа сургуульд л тэгэл ингээл хичээлээ таслаад яваал гэдэг тэгэл хэдий дунцсан. Тэгээд тэгсэн мөртлөө тэгэл яаж иж байгаа л төгсчдөг. Яаж иж байгаа л төгсөөл тэгэл төгссөн мөртлөө яаж иж байгаа л бас нэг ажилд орчдөг тий оффист ажилд орчдөг. Би санхүү ингэж боддог. Нөгөө арын хаалгах боломжтой баг үстэй санхүүд чинь байгаа хөө. Яг тэр нь баг болохоор хүмүүсүүд нь ундагч гэсэн унсаараа тэг явандаа тэгээ сураал төгсчт юм санагдсан шүү дээ. Би хүмүүлийг төгсөн байхгүй. Хүмүүлүүл зүгээр зайл шүү дээ. Тэгвэл яг би ингээд бүр ингээд заа бүр хичээлдээ огт ирдгүү хүмүүс зүгээр сарын юу лээ жижиглийн эцээр ирээл шууд 80 даваал гаргаж байгаа юм чи. Баахан Своровский энтертэй ингээд ууттай явж. Нэр бүр. Тийм. Тэ яг магттай яг чанга гэх юм бол дүн дээр л чанга байсан юм. За бусд нь нөө. За мэдхгүй би юу жоохон мартчихжээ яг ямар байсан та. Хальт мартаад байна шүү. Төсөөд баг 7 жил болсон юм шүү дээ. Чи тэгээд юугаа заага буцаад нөгөө сэтрүүлөө орё л даа. Чи яаж тэгээд юу н олж мэдсэн юм? За одоо ингээд нөгөө нэг яг нөгөө нэг чиний нөгөө одоо цагны чигээр явж л юм л та. Одоо таймлайн. Тэгээ таймлайн одоо 18 он дээр очсон юм шиг тийм 14 онд орсон гэдэг чинь 18 он төгссөн юм биш те? 17 онд. 3 жилээр. 3 жилээр. Тэгээ 17 онд төгссөн. Тэгээд 18 он хүртэл ажиллаад тэгээд хаяад. Тэгтээ чи 17 он төгсөнгүүтээ 18 он хүртэл яг нөгөө юу хувцас дизайнераар ажилласан гэсэн үг. Эсвэл юм ойдлын чиглэлээр яг нөгөө гарахтаа яг хайсан чих бас нэг яг нөгөө сэтгэл зүйн угаас ингээл тогтдог байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг аль болох нэг унтахыг амар хүсдэг. Унтахыг зүйдийн унтаа зүгээр байж байгаа. Тэгээд унтаад л нэг ингээл сэрүүн баймаар. Тэрнээс болоод нөгөө нэг ажиллаа нэг таслах хоцрохыг болоод тэгээ ахтагаа жоохон маргалцсан байх юм болоод тэгээ загнуулаа. Тэгээ яг хөө итгэлийн алдаа тэгээд тэгээд ажиллах нүргүү болоод гарсан юм да. Тэгээд гарсан хайсан тийм. Гэхдээ ер нь за яг тэр үед би камера авцсан байсан юм аа. Камера авчаад 3 сар
4 сарч боллоо тэгээ гарчсан. Би чам зүгээр яаж тэгээд зүгээр юм зүгээр одоо нормал биш байгаагаа олж мэдсэний ч асуу. Тэр хүртлээс нэлээ юм байна. Тийм шууд ингэж ячаагүй тэгээд. Тэгээд дунднаас хайр сэтгэл битгэл тиймэрхүү юм болсон уу? Үгүй. Тэгээ яг одоо нөгөө нэг ингээд Эрдэнэтлөө ингээ яваад ах тэр ингээд ажиллаад тэгээ Баярсандад ажилласан юм тий. Тэгээ боцож ирчээд хотод ирчээд эндээ ажиллаж агаад тэгээд яг тэр үедээ ерөөсөө бас нэг найз мэдс. Яг 10 жилийн найзууд байгаа. Гэтэ уулзах хайр нь бэлдсэн, хөндөрсөн. Тэгээд өөр тэгж уулзаад харилцаад ингээд ярьж марих найз тийм дотны хүмүүс байгаагүй юм уу та. Тэгээ ер нь бол зүгээр ажиллаа гэгээл ингээл юу ч ярьдгүй тэгэл явждаг. Яа амар ганцаардмал байсан шүү дээ. Тийм. Тэгэл ажиллаа гээл гэртээ ирээл тэг ер нь яг чөлөө цагаар юу идэв гэсэн. Мөн тэгэл тоглоно яг камера автлаа бол тэгэл тоглоал ажилдаа яваал гэртээ ирээл тоглоал ажилдаа явдаг гэсэн. Тэгээ камера тийм яг нэг тийм зэрэгэлд орсон тийм. Тэгээд камера авснаас хойш бүр илүү нөгөө нэг зүгээр ингээ бүр яг унталсан байсан хүн яг нэг юм камера бүргшөө илүү сурахыг хүсээд яг оюутан бага зүгээр камера авт дээр дарж марч л үзчихсэн байхгүй. Тэнгүүтээ камерын хадлаар юу ч мэдэхгүй. Нэг барьж үтсэн камера л мэднэ. Тэгэнгүүт зураг авах талаар юу ч мэдэхгүй, камерны мэдээлэл юу ч мэдэхгүй, ямар камера авахаа мэдэхгүй. Тэгээ би яг нэг ажиллаж байхдаа нэг цуглуулсан байсан мөнгөөс байхгүй. Нэг 900 мянга байсан. Тэгэл нэг ямар ч тийм нэг аз жаргал авах юм байхгүйсэн болохоор нэг тэр камера авъя гэж шийдээ. Тэгээ тэр үед нөгөө пягийн зургууд энэ төр гэл хүмүүсийн зургууд амар хардаг байсан юм. Инста мэдүүлэн мэтрийг л. Тэгээ гадаа зурагчтай энэ төр гэл. Тэгээд портрет энэ төр ингээд дараа ингээд гоё зургууд дарах аягүй хүсээд. Тэгээд нөгөө хадгалж исэн мөнгөөрөө нэг танд нэг зурагч ахаасаа зөвлөгөө авч байгаа. Тэгээ тэр хүртэл чинь бас зөндөө хүмүүс асуусан. Гэл фейс дээр ингээд нэг үзэж чардаг зургуудыг нь хардаг, дагдаг ингээд хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ холбогдоод ингээд зөвлөгөө аваад яах вэ их үү гэл юм асууад тэр сэржис амжилт бодлоо байхгүй. Ингээд хүмүүс амар сэнтдэг гэсэн. Тэгэл ийм үү бацаал гэж хардаг байсан юм да. Байх л та. Тэгээд яг нөгөө нэг манай дээдлийн төгсөлд 10 жилийн эрднэгээд авах гэдэг байхгүй юу? Одоо өсч чам. Тэгээд тусгалд байдаг. Тусгалын гишүүн. Тэгээд яг тэр хасаа тусгал гэдэг чи үлээ. Тусгал фотоклуб. Би надад чи нэг л чи матчгүй намар энэ чи сайн мэддэг шүү дээ. Мань үтсэн бас жоохон зурм морг гэж явж байгаа. Тэшин дээрээ би тэгээ зүгээр яг үнэ хэлэхэд зүгээр л мэдгүй. Би зүгээр л нэг хальт хэлбэр байсан юм шиг санагдчихсан ш надаа. Фейс. Гэхдээ яг зураг дарах гоё байдаг л та. Гэхдээ яг миний бүр одоо чиг цэвэр одоо бүр ингээд хобби биш. Passion биш байсан аахгүй. Тэ? Яг би тэгэл надад зүгээр зураг авч байгаа хүмүүс харахаар гоё харагддаг, гоё зураг харахаар гоё харагддаг тэ. Оо, ста шай гэл камер авсан. Тэгэл зураг авсан. Тэгэл жоохон хичээсэн. Тэгэл аваалсан тэгэл. Тэгэл нэг мэдсэн чинь л ахаа хэлцээ камер тоосон дарагцсан явчихсан шин. Тэ. Би бас бичсэн бас яг яах тиймэрхүүсэн дүү. Тийм үү. Гоё харагдаал ингээл хүмүүсийн зураг хараад гарыг гоё. Тэгэл чи камера ядаж хаяагүй үсттэй тэ. Камера бариад үтцсэн мэс болохоор яг анх камер барьж үзгээд болохоор надад бүр амар гоёсэн. Нэг тэр нэг ингээд камераар зургийг хүссэн юмнахаа зургийг аваад дөрөхийг хүссэн бүх юмаа дараад гаргаж болно гэхээр надад амар гоёсэн. Тэг бүр хамаагүй эрхчлөөтэй. Бүр хүссэн бүх юм ажиллаа. Тийм ер нь яг зураг авах гоё юм нь одоо зөв мэдрэмжүүдийн хувьд ярих юм бол чи ингээд өөрийн нүдээр ингээд харагдаж байгаа гоё харагдаж байгаа зүйлээ яг надаа ингэж гоё харагдаж байгаа зүйлээ бусадтай ингэж тэрийг хуваалцсан харуулна яг өөр төрсэн мэдрэмжийг бусдад төрүүлнэ гэдэг талаас бол тэр бол ялтчгүй маш том нөгөө нэг эрхчлөлтөө. Тэгээ хүнд нэг юм байдаг штэ. Нэг өөр төрсэн гоё мэдрэмжээ бусадтай хуваалцах хүсдэг штэ. Чи одоо нэг гоё хөгжим сонссон бол нэг сонсдоо ч юм уу эсвэл нэг гоё кино үзвэл хуваалцдаг ч юм уу те. Гэрэл зураг бол тэгээд хамгийн гол нь нөгөө нэг юу тэрийг одоо хуваалцахаас гадна тэр өгж байгаа мэдрэмжийн зүйлийн өөрөө чи бас ингээд өөрөө ингээд давхар бүтээж ийн гэдэг тэр процесс нь айгу тийм гоё яагаад байгаа байхгүй. Хамаагүй үнцэнтэй. За тийм байна те үнцэнтэй. Одоо зүгээр л нэг дуучны дууг ингээд шеэрлэх биш. Чи өөрөө авсан зургийг
Юу бүрэн бүтээж ин бол шүү. Тийм. Тэр талаас бол гоё л доо. Чи би зураг автрах надад амар ядаргаатай байсан. Яагаад гэж би нэг худлаа байсан байхгүй юу? Хэлбэр хүмүүсийн зураг аваад тэгвч надаас бүр байнга зураг ингээл хүмүүс нэхэн наачистай зовлоо. Тэр надад амар ядаргаатай гэдгээс байхгүй юу? Тэгээ би хүмүүсийн зургийг ерөөсөө өгдөггүй байсан. Ингээл над руу ингээл байн бичээл зураг авмаар байна гэл би ерөөсөө бүр сентгч байсан байхгүй юу? Чи зүгээр л ингээл зүгээр сент гэл өгчөж болдгойсэн. Надад зүгээр л би жоохон залах байсан юм. Үгүй залах уу гэхээсээ илүү зүгээр мэдгүй. Тэгээ яг би өгдөл байсан л та. Тэгээ сүүлдээ тэр нь бүр амар хитрээд амар их болоод би өөрөө яагаад ч тийм тэнэг юм шиг хүмүүсийг зураг авсан. Тэгээ ядж яхад нэг би хайл нэг жоохон зураг авдаг нэгтэй болчингууд ингээд бүх ингээд таньдаг хүмүүс. Ингээд зураг авахулээ, чаар зураг авахулээ. Ингээд тэг би нэг очиод ингээд нэг тэнцээ очингуудаа нэг өнгөө зурагч игээд байгаа. Тэгэнгүүтээ орой тэрийг ингээ янзлаад нэг мэйлэр өгөх хэрэгтэй юм. Ялч гэсэн лай санагдаа. Зайл. Тий, надад бас тийм. Яг тийм байсан уу? Тий, би яг ингээд нэг хүүхдийн зургийг ингээд шинжилээр авч байгаа байхгүй. Тэнгүүт тэр читэн өнгөлээ. Тэгээд яг тэр шинжил өнгөрөө цагаан сар ингээд хүүхдийн баяр 100 намар буцаад шинжил болоод тэгээд дахиад цагаан сар болж байгаа байхгүй. Тэгээд цагаан сараар өгчихсэн. Би жилийн дараа би тэгээ сүүлд тэгсэн шүү дээ ингээд амар их авсан зураг мэдсэн байхгүй юу. За 200 300 гигабайт заяа. Би зүгээр санаа би устгаа хийсэн шүү дээ санаад өгөөр. Тэгээ зүгээр санаад би тэр өсtöглөө. Би зөөр ард дээр авч явдаг гэсэн. Зөөр ард дээр өөр юм хуваалах хэрэгтэй болоо зүгээр. Доторх юм харахгүйгээр яарад формат хийсэн чи зурагнууд байсан байх юм бас. Би бол тэр ингээд зураг авахулъя гэсэн хүмүүсийн зураг зүгээр санаатаа харуулдаг гэсэн. Тийм үү? Тий, надад бүр амар лайтай санагдаад. Дарамт бас давхар дарамт ирчихэж байгаа юм чи. Тийм зүгээр нэг ингээд нэг өөрийгөө ингэж нэг гоё тайвшруулах гэж зураг дарсан биш. Тийм хүн тийм хийж өгөх ялтаалж байгаа юм. Би зүгээр хөөхөө өгтөд зураг өгдөг гэсэн шээ. Гэхдээ зүгээр л ажил болчихж байгаа юм чи тийм. Анх би яг яг тийм байх гэж бодоогүй л тээ. Тэгэл яг ингээд камера авсан тэгэнгүүтээ нөгөө нэг арай нэг тийм бас хүмүүстэй ингээд харилцаад нэг амтантай найзууд болоод ингээд шинэ харилцаа үүсгэж явах гэж бодоод тэгээ ингээд чатаар харж байгаа л танихгүй хүмүүстэй зүгээр танилцаад ингээд зураг мөргийг аваад тэг явдсан юм. Чи зөв шууд өөр асуугал уу? Тийм асуугаал. Бодээ ер нь баг дийлийг нь хийлсэн л тээ. Нөгөө хүмүүс нь яг байна л портрет авах гад дарах хүмүүсээ айгаал. Тэг яг тэ нөгөө тэр үедээ амар дуртай байдаг гэсэн шүү дээ хүмүүс. Тэгээ зэрэг зураг даруул. Тийм дуртай тэгээд тэнгүүд яг хүнтэйгээ ингээд танилцаад ингээд зураг авах гад болж ш тэнгүүд би камера бүр нэгэн шигүү. Зургийг авч чадахгүй. Нэг хав арахгүй юм эсвэл бүр нэг гэдлэн гэлбсэн юм болоо тэг эсвэл бүр тийм ерөөсөө болохгүйс байхгүй. Тэгээд за байли ер нь хүн амтны зураг авах байлээ гээл. Тэг камераа сурыгээд тэг ажлынхаа хажуугаар ажиллаад тарчаад шүн амир явдаг гэсэн. Тараад нэг буцаад гэрээсээ нэг 9 мэс гэж гараад шүн 3 4 хүртэл явдаг гэсэн да. Төвөр зүрд нэг гэрэл ингээд ганцаараа зураг аваалаа. Тэг гэрлнүүд цай ажиллаад тэгэл хайгаал. Тэгээ нэг тэнд гудамжинд хөвтөж байгаа хүмүүс гээл. Тэгээд яг тэрнээс яг тэгэл шүн ингэж зураг аваад камераа сурах гэж явснаас эхлээл яг нөгөө нэг ямар орчинд амьдарч байгаагаа ойлгож ирсэн юм. Яа. Тэг яг амьдрал руу орж ирсэн. Анзаарч хэлсэн тийм анзаарч ирсэн. Энэ яг юу вэ гэл. Тийм тэгээд яг хаана яг ямар орчинд амьдарч байгаагаа харж ирсэн. Тэгээд би чинь баг 2 сар тэгж явсан уу да. Тэгээд тийм шөнөөр. Тэгээд тэгж явж байхдаа хамгийн сайн би яг тэгж шөнөөр тэгж явж байхдаа одоо бүр хамгийн сайн найзуудтайгаа танилцчихсан. Тий. Шөнөөр одоо тийм зураг авдаг бүлэг үс зураг авдаг биш. Би яг ингээд лавчаал харих гар нөгөө тэнгисийн урд нөгөө нэг ардын нэг юу гэдэг чинь нэг цэцэрлэг шиг юу тэр чи юу гэдэг. Нөгөө нэг юу замын голоор гэдэг. Тэрүүр ингээд явж байгаа ингээд нэг нөхрийн зураг мөргийг аваад тэгээд ингээд ярилцаад танилцаад нөгөө гэр ясыг нэг бодлын цайтай болол. Тэгээ ангаа алхаж явал тэгээд танилцаад мен нөгөө том кофе шопт ажилладаг. Зүгээр л одоо ингээд гудамжаар явж байгаа л ингээд танихгүй хүний зургийг өөрөө чинь зургийг авчихуу гээл тэгэл ярилцаад танилцсан. Тэгэл ярилцаал тэгээд танилцаал. Тэгээ яг тэр үедээ бэсэс хэлцэл өнгөрсөн бас. Тэгээ тэрнээс хойш 2 3 удаа их таарсан. Тэргээрөө. Тий. Төцний урд нэг таарсан, тэндээ алхаж чаад нэг таарсан. Тэгэл одоо тэгээ сайн найзтай. Тий, одоо бүр амар сайн найзтай. Амьдралын хамгийн сайн найзтай. Тийм тэгээд тэгэнгүүтээ би тэдний ажил том кофе шопт орсон байхгүй баристаар. Ажилтг болсон байж чад. Тийм тэгээд
Томст ажиллаж агаад одоо бас хамгийн хамгийн сайн найзтайгаа танилцсан. Тулгай эскиз гэдэг маань найзтай зурагч бас. Тулгай эскиз. Тийм эскиз. Тийм. Маа кофе шопд орж ирсэн. Урттай залуу мөн үү? Биш Биш үү. Тийм. Ямар. Тэгэхээр би бас нэг хэл санаад тах шиг. Тийм. Яг хөө тэр үедээ би яг нэг зургуудын амир хардаг гэсэн байхгүй юу? Инспирэшн авдаг гэсэн. Тэгэл харчаал тэгээ шууд талцсан юм да. Тэгээд зургууд чаарж ингээд зурагч амир таалагддаг ингээд инспирэшн авдаг шүү гэл. Тэгээд тамилж байгаа танилцаал. Тэгээд тэрний дараахан дугуйтай өдөрлөг боллоо. Тэгээд тэгэхэд хамт зураг гараад тэгэл ахид дахиж уулзаад тэгээ бүр татсан. Тэгээ бүр татны найзлалсан. Тэгдэг гэсэн юм аа. Тэгтээ ер нь тэгдэм а те нэг зургаар яачингууд нэг тийм бүлэг үүсчтэй те хамт гадуур авь зураг авдаг. Хүсэл сонирхолгоор нийлээд. Тийм нэг бүлэг үүсч тийм аа. Тэгэд би харин яг бодлоо л да. Би чамаа бас зүгээр л ингээл одоо ингээд фидэн дээр ингээд зураг муурч байнг орж ирнэ штэ. Тэгвэл ингээл чи амар олон хүний зураг амар аваацсан хгүй. Аа. Тэгэхээр бол би чамаа нэг тийм ганцаардаг гэж юусоо боддог штэ. Зүгээр яг ч шууд хараад байгаа юм чинь амар олон тэнд юм шүү тэгэл. Тэгэл амар зураг мөргийг аваад. Гэтэ яг одоо яг ямар байгаа мэдгүй. Ер нь бол яг нэг зураг аваад нэг тэгээ яадаг болчихгод ялчгүй somehow айгүй олон хүнтэй танилцаад эхэлдэг шүү дээ. Зүгээр нэг тэгсэн үү. Тэгээ зүгээр л ингээд автоматикли юу лээ энэ яаж байгаа танилцсанаа ч мэдэхгүйгээр ингээд нэг мэдгэд ингээд нэг тэгээд тэгчдэг байсан. Тийм гэхдээ дийлэрч зүгээр хаа юу вэ гэхээс цаашгүй. Тийм. Зүс таньдаг л. Би энэ камераар хүмүүстэй танилцсан шүү дээ мэдгүй. Яг зүгээр миний ойлгож байгаа зүгээр тий холбогдоод зураг авах уу авъя тэгэл тий. Би яг тэгж холбогдож яаж байгаа юм тэгэл. Зураг ганцаараа л нөгөө камераа нухаал ингээл юмудаа нухаал ингээд угаасаа нэг тэгж ингээд юм асуугаа зөвлөөд ингээд хүмүүсээс танилцаад ингээд хамт ингээд хөгжийгээд тэгсэн ч хүмүүс яг юу гэж хэлхнийг тодорхойсохгүй. Тэгээд за шаашаа гэл тэгэл тэгээ бүр яг ганцаараа ирсэн бүр ганцаараа бүх юм YouTube, Pinterest харж байгаа тэгээ сурчсан. Тэгэл нухаал шүнжэнгээ байгаал. Тийм тэгээд явангууд нөгөө нэг хүмүүстэй ингээл танилцаал. Тэгээд тэр хүмүүстэй найзууд болол тэнгүүд ингээл ажлын байрч гарч ирээл. Тэгээд бариста болол ингээл тэнгүүд ингээд цаашаа ингээл яваал ингээл танилцаад байгаа хүмүүс нь ялчгүй яг миний яг нөгөө амьдралд яг нөгөө сэтгэл зүйн байгаа шүү дээ. Яг тэнд бүр яг ингээд нөлөөлөх хүмүүс болж таараал яг нэг ялч хүнийг замдаа орсон гэх юм уу. Тэг яг камер бариад тэгж камер барьж хүн явж байгаа л яг амьдрах ёстой зам руу гэх юм уу орсон гэж боддتي. Тийм. Сонирхолтой байна те бас. Яг зөвхөн хобби чинь тэгэл чамаг нэг сайн найзтай ч уулзралцсан ба штэ. Сайн найзтай тэгэл ирээдүйн карьер өдөртэй. Тийм. Тэгэл найзуудтайгаа тэгэл нэг ярьдаг хүнтэй болж байгаа юм чинь. Тэгээ ярилцдаг. Тэрнээс өмнө бол чи ерөөсө бүр ингээл одоо хинтэй ч ярьдаг байсан уу? Тий ярьцсан байхгүй. Тэгэл ажил дээр угаасаа гэрийнхэнтэйгээ ах нартайгаа тэгээд угаасаа юу ярих вэ? Тэгээд гэлэн гэлэнгүй юм ярихгүй шүү дээ угаасаа ярьждаг шүү дээ. Тэгэл гэртээ хараад тэгэл тоглоом өнөдөл нөхөн амттай нэг харцдаг ч үгүй юм уу? Тий тэгэл яваал гэрэл зурагчнаас бариста болсон. Тэгэл копи бариста хийгээл баристагаа зургаа бас чадвараа сайжруулах гал үзээ. Хэр удаа бариста байсан? Томстик 1 жил бариста байсан. Тэнгисийн тэнтэг Томс. Тэнгис биш. Шангрила. Томс. Шангрилагийн доор нэг давхар. Тийш нэр тий. Тийм. Чи Томс шүү дээ. Тийм тийм. Тэр Black нь яагаад ингээс илүү үнэтэй. Тэр үү. Тэ байгууллага нууцаас тийм гэрээний хугацаад басаагүй болохоор тийм нууц дэлгэжлэхгүй байна тий. Нэр юм уу? Тий гэрээ байгаа шүү гэрээ. Нууцлаг гэдэг зүгээр яг уу тэнгууд яг тэр нэг ойрын тэдэн жилдээ дотоод байгууллагын тэр талаар юм ярьж болохгүй. Тийм л ахalta зүгээр яг уу гэхдээ яг нөгөө арай нөгөө бусад Томсыг бодвол копига арай чанга нэрдэг гэх юм уу да. Арай хүчтэй хүчтэй болонгууд яг уу ялч байгаа бол. Тийм. Үгүй зааж чи одоо ингээд чи бүр ингээд подкастер хэлчихвэл бүр яг алуулах юм шүү дээ. Тэгэхгүй чи найз нартай ингээд чи тийм болохоор тийм гэмэд нөхдөд юм уус мэдгүй үст. Тийм мэдгүй. Тийм. Эсвэл нөгөөд нь очоо том шүү. Тоолгүй юм ажилтдаг байсан юм чи. Найзтай хамт ажилтдаг байсан Томс. Тэгсэн очоо ховлоо шоо. Тий би тэр Шингэрлэн подкаст нь
Shangri-La-гийн подкаст гэдэг. Shangri-La-гийн Downtown-ны 2-3 удаа сууж исэн. Тийм гэхдээ Black-ийн copy бол ялч хамаагүй бүр гоё бол биш гэхдээ хамаагүй дээр зөвхөн тамсагуд бол би ерөөс кофе уудаг байхгүй. Тэгэл нэг юу дандаа кофе шоп орохоор дандаа юу цаа авдаг юм уу? Green tea-тэй. Гайтай тийм. Тийм тэгэл яг миний яг нэг нийгмийн амьдрал хэлсэн дээ. Хүмүүстэй socialize хийж хэлсэн тийм. Тэгэл үсээгүй үйлчлүүлэгчтэй ингээл танихгүй хүмүүстэй харьцах болно. За тэгэл юм ярих болно. Тэгэл ажлын sorry. Ажлын байрны юу гэл харилцаа гэл тэгэл. Тэгтээ Томас тогтоол аюугаа гэсэн. Яг тэр нөгөө нэг ингээд ёроолт байснаас дээшээ мацж эхэлсэн. Тийм. Яг ч туслах хүмүүс гарч ирсэн тийм. Тэцтэй ингээл ярилцаал. Ингээд жоохон нурмаагаад болохгүйлоод ирүүл ярилцчихдаг тийм. Олцдог. Гэтэ яг бүр нөгөө нэг том боглоо гараагүй. Гэтэ яг тэр үед тайвширчдаг байсан. Гэтэ ингээд тайвширч байгаа баагаар тайвширсан ч гэсэн цаагаараа ингээд бүр улам даймжирч байсан. Тийм. Би бүр яг ингээд бүр галзуу сүлээтэй юм шиг болж ирсэн. Одоо чинь яг даймжирж байгаа одоо тэр чинь яг юу гэдэг чиний тэр даймжирж байгаа байдал нь чиний өдөр тутмын амьдрал ч юм уу эсвэл одоо чиний яг нэг тийм одоо оюун санаанд чи яг тэгэж нөлөөлж исэн тийм жишээ гэвэл ямар яг яаж чинь би зүгээр амар уур уцаарт болсон. Амар амархан стресстэй. Найзуудтайгаа хүртэл уурлалаа. Найзуудтайгаа бол гэтээ хамгийн сонин би найзуудтайгаа эзэж тэгж уур уцаартай. Гэр бүлтэй уурлалаа. Тий яг гэр бүлтэй бүр ингэж амар цацхгүйсэн гэртээ жоохон нэг тийм бухимдуу гэтээ айл болох тэрийг гарахгүй хичээдэг лээс л та. Тэгээ хаяа угаасаа ууртаа нэг юм тодорхой шүү дээ. Тэгэл яг тэр болгоныг амар их тэсгэлээс л та. Тэгээд нөгөө нэг ганц хоёр удаа бүр яг дэлбэрч ирсэн бүр ингэж бүр нүд харахуулаад буцаад нээж байгаа юм шиг. Тэгээ бүр ингэж тэр чигээрээ бүр ингэж бүр амар хамаг би хүнд оргил. Тэгээ ингэж амар уурлаад зарлаад тэрийг ингэ гарах мөчтөө би ингэ ерөөсөө хавар болчихдог байхгүй болчихсон байхгүй. Тэгэл тэгээ буцаад ингэ нэг эрүүл ухаантай болонгууд миний хамаг би бүр тэр чигээр хүнд өргөцсөн. Бүх би ингээл хүндрүүлээ. Хөдлөх босгохын хэлгүй болчихлоо бүр тийм реакц үзүүлтэл болчихсон. Уралж исэн гэж юу? Тийм шүү дээ. Тийм тэгээд тэнгуут нөгөө талаасаа болох нөгөө тал руугаа болохоор бүр шалтан дээр урсдлаа бүр ингээд готарчсан. Гэл бүр ингээд л нэг тийм яг тэр үедээ хөхтлаар энэ төр бодож мэддэггүйсэн. Тэгээд зүгээр л ерөөсөө бүр ингээд бүх юм үзээ ядал бүх юм амар дургу болол тэгэл бүх юм шалтгаан тавиал гоншгонол. Тэг яг тэгэл тийм болж хэлээ. Тэгээд яг уу тэгээд ирэнгүүт нөгөө би ингээд үйлчлүүлэгчтэй ч гэсэн харилцаж чадахгүй болоод эхэлчихсэн байхгүй. Кофе шоп дээр. Тийм ингээд урдаас ингээд нэг тийм угаасаа амар хачин хүмүүс үүдэн шүү дээ. Тийм хүмүүс ороод ирэнгүүт ингээд ялтчихгүй тэсгээ болчихгоо. Тэгээд ууралчих гал. Тэгээд дараагүй өрхөнд болий гэж бодож исэн. Тэгэл за зургаач гэсэн хөгжүүлээ та гэж бол тэг гарч ирсэн. Чи тэгтээ амар юу юм те ингээд тийм хэцүү амар хэцүү байгаа ч гэсэн нэг зүв юм аа яг олж мэдхийн те. Нэг юм хоолоо байдаг юм шиг те. Одоо жишээ нь чи ингээд амар сэтгэл готрал байна шүү дээ те. Тэгвэл чи зүгээр л ууж болно шүү дээ. Тэ. Өдөр болгон уугаал тэгэл ингээд зүгээр л арчин болж болно шүү дээ. Үгүй ари бодоодсэн чинь сайн тэр үед би ерөөсөө уудаггүйсэн байх нэр. Эсвэл зүгээр найзууд чинь юу тийм юу байгааг бах те. Тийм найзууд тийм ер нь төвлөлтэйсэн ингээд хамт ажилладаг гэсэн ингээд дотны найзуудыг ингээд ялчгүй. Тий. Ингээд дэмнэд ингээд явдаг гэсэн. Би ганцаараа ууч гэж бас юу байх вэ те. Тэгтээ би ганцаараа уудаг гэсэн. Луу шүү дээ. Ганцаараа тэгэл ингээд нөгөө нэг шүн камера барайл явж захтаа ганцаараа гудамж би юм шүү дээ. Нөгөө нэг ингээд согтоо ингээд энэ тэнд ордож байгаа ах нарыг хараад ингээд хажуугаар нэвж байгаа л бараг хажууд нь суугаад л боддог гэсэн. Тий. Харин тэгсэн мөртлөө ингээд юм хоолоо байдаг юм шиг те. Яг ингээл за камера үүд тийм. За чи ингээд энэ за камер лого оруул яасан ингээл те. Тэгвэл чи нэг л ингээл амьдрал чинь нэг сүрхгээд байна да. Зөвүүн л. Тэгээд би тэр томсоос гарснаас хойш яалаа та. Тэгэл аарсаар ажлууд амар хийсэн жижигсээ чи тэгэл. Чи бас нэг чи 18 онд камер хайгаад явж ирсэн үү? 18 онд би камер авсан юм шүү. Тэ 18 онд ажилласан. Би 17 төгсчүүд 18 онд ажиллаж байсан. Ажиллаж байхдаа ажилласан. Чи тий Canon-ыг мэднэс тээ. Тийш орж ирсэн үү? Орж ирэн камер харж ирсэн. Орж ирсэн баха нөгөө хэрэглэгчд гэлөө.
Биш нэг Canon туу гэж Canon байдаг. түү. Тий, нөгөө компьютер лэнд урд байдаг. Би тийш орж байгаагүй. Тэр угаасаа нөгөө дандаа шинэ камер угаасаа өмнө нь ямар хавсан тодорхой байсан. Би яг харин чамд үйлчилж исэн болов гэж бодсон. Тэнд ажилладаг гэсэн. Тий. Тинчээ нэг жил зогссон. Тэгээд яг Тэр ер нь бол хөшөө тэгээд камерны люкс дэлгүүр л дээ тэр бол. Тийм л байсан юм байлээ. Тэгэл хүмүүс амар цөөхөн авдаг тэгэл. Тэгээд би яг химлээ нэрийг марччихээ. Ариука ч үлээ ариун болдчлоо нэг залуу гэдэг гэсэн. За. Нэг тэр залууг иргэлдэг гэсэн камер авчихсан. 600-ийн Canon-ы 1850. Тэгээд тэртэйгээ сая яхныг хүртэл сая өвдгийг хүртэл юм да. Тэнтэйг 3-4 жил. Тэг тэрийг. Тэгээд хөргий байсан эвдэрсэн. Тэгэл эвдэрх хийчихсэн яваал. Надлан 5 сард эвдэрсэн баг. Тэгэл ингээл зүтгүүлэл яваал. Яалч нөгөө дотн ингээд бүр яг нэг өөрт нэг дотн ингээд нэг тийм сүнслэг ингээд дотн зүйлсээр яалчгүй нэг ингээд мэдрээд ингээд явдаг юм билээ. Болохгүй ингээд эвдэрсэн байгаа ч гэсэн яг тэр эвдэрсэн талын давуу талаа болгоод дандаа тийм эвдэрхий зураг гаргадаг гэсэн юм уу. Лавад нэг фрилансер хийсэн шүү дээ. Тэгэхэд чин зүгээр дандаа фокус уу тийм эвдэрхий камераар дартсан. Нэг амар өнгөмгтэй. Хаана нэ? Лава ч юм. Нөгөө Blue Sky-ийн урд өгдөг тийм. Night Club хамгийн дээр нэг тэр яасан. Тийм фрилансер гэдэг гэсэн. Ивент дээр зураг дартдаг. Чи юу? Би яг өнгөрсөн 100. Би нэг зургийн энэ 100 өнгөрсөн 100 хараа гайхчихсан. Нэг нөхөр ингээ охины гарын ингээ хэлээрээ 7 амандаа хийж байгаа. Тий би тэр яаж байгаа зургийн? Чи авсан зураг юм уу тий? Уугаад бүжгэлж явах та нэг хүүхний гарыг ингэсэн гарыг амандаа. Ингээ амар хэлмэлээ гаргацсан ингээ хажуугаар нэг шал согтуу ингээд таг ингээд нэг нүдний шилт нөхөр ингээд Монгол биш үү амар том биш. Тэр залуу нь бол согтуу хүн л ингээл тэр гар мар далааж зураг юм шиг. Тэр wild зураг байсан. Би хараад пүү яа жинхэнэ клубийн нэг юм новшин юм шааж энэ гэж бодлоо. Би тэр реакц өгжсэн санаж байна. Одоо саруулж болж байна. Nice. Нэр төсөөлөгдөж байна л да. Нэг клубийн орчинд нэг тийм хар цагаан зураг юм уу тэр? Ногоон тэр нь бол өнгөтөр хийжээс гарахгүй зураг. Хар цагаанаар л тодорч гарч ирэх зураг. Өнгөтөр болох юм бол бүр новшин болно. Тийм. Нэг тэр одоо фильтр биш чи зөний юм өөрчилсөн байна. Тийм зүгээр амар сонир өнгөтэй. Бүх гэрлийн ингээл өрчмөрт бүх юм тулгаж байгаа л хамгийн баг дээр ингээд бүр ингээд царин хууц биш нэг гайгүйгээр авч байгаа л тэгэл эдит дээр ингээд бүх юм тулгадаг байсан. Чи тэгээд одоо night club-д одоо фрилансер гэдэг байсан гэхэлэр чинь зүгээр л ямар ч цалингүй зүгээр л тэнч очиж зураг авдаг байсан шүү. Нэг ивент дээр ингээд ивент дээр ингээд 50k гэдэг ингээд ивент дээр ингэж авдаг. Нэг ивентийн зураг 50k гэлээ. Гэтэ яг бүжиж байгаа хүмүүсийн гэхээсээ илүү артистуудын зураг гэх юм да. Тийм. Одоо нэг юу дуулж марж байгаа дууштай намайг толттой холбогдож орж ирсэн байхгүй юу. Тийм. Тэгээд би нэг 2 сар болсон уу? Арай хүрхгүй юу. Тэгээд нэг 2 сар дотор л ажилласан. Тийм тэгээд нэг шинэ амьдралаар амьдарч утсан те. Би бас тэгжээсөө. Тэгжээсэн чи хитгэн удаа л да. Нэг тийм шоуны зураг ахгүй юу? Мөнгөөр ойтон багт. Шууд хэд 13 онд юм. Овшин санагддаг гэсэн шүү. Яат ч үү те энэ тэр хүмүүс бас яаж тэгж дийлдэм битгүү. Би бас сүүл рүү дийлгээ байсан. Ялч юу. Нэг шүний бүтэн шүний тэгэл дуу чимэд битүү хүмүүдэн тэгэл бочон гэл. Тэнгүүд бас л чи үйлдэх баг ирүүл байсан юм шүү дээ. Тийм гэхдээ ирүүл байхдаа би ерөөсөө тэр орчинд ороо зураг дарч чаддаг байсан. Заавал ингээд нэг пи 2 доотлон жигтэй доотлол дээдэлтэй л 2 юм та. Тэг яг 2 пи ууж иж тэгэж нэг халж иж орчноо мэдэрч иж орж дартдаг гэсэн. Тийм. Тэгэхгүй бол зүгээр ирүүл дээрээ таг ирүүл дээрээ би ерөөсөө дарч чаддаг байсан. Юуны яг яаж дарахаа мэдэхгүй тэгэл амар тийм төвлөрч чаддаг. Тийм үү. Тэгээ заавал ууж иж тахгүй л дарч чаддаг. Чи night club ирүүл орж лээсэн юм шүү дээ. Юу н клуб мөгд ирүүл зүгээр ингэ байжсан юм шүү дээ. Ямар нэг шалтгаан болоод тэмүүл зүр зайлсан гэсэн нэг бөөн согтон хүмүүс ингээл. Гэтэ гоё өсөө хөвчлээ. Газ тэгэл хийх юм аяж ингээд зураг дараад явж байгаа бол хүмүүс ингээд бүжиглж байгаа хүмүүс хээ өгшөө юу вэ? Зураг дараад өгөөч. Тэгэл зургийг дарж өгөл өө чи өстөө гоё фи авч игээл. Фивэр даалгал. Тийм тэгэл. Тэгээд тэнгууд бас би
яг хөгжим нэг амар судалдгүй гэхдээ сонсох амар дуртай байхгүй. Тэгээ яг сонсоод яг дарахад бас нэг чал өөр мэдрэмжсэн. Тэг яг ингээд бүр хөгжим сонсонгоо те бас П ууцсан жоохон халцсан. Тийм хаалт нэг одоо бүжгэлж байгаа даа гэсэн үг. За баг л. Би арайч бүжгэлдэг байсан маа. Яг зүгээр л мэдэрч ихтэй бүжгэлдэг. Тийм яг нэг хөл мөлөө ингээд цогт толгоо тавих тийм юм. Бүр амар тэгж бүжгэлдчихсэн гэсэн. Тийм тийм. Ингээл. Тийм тэгэл. Тийм тэр айгүй хөвчлөлтэй гоёс бас нэг цоо шин чал өөр мэдрэмж байсан. Тэгээд карантин гэдэг бэлдсэн шүү дээ. Тийм яг карантин тавигдал тэгэл. Сая 20 оны намар хүртэл тийм шоуны зураг авдаг байсан тийм. Тэгэл намар карантинлэгдэл тэгэл ажиллуулчих. Юу вэ тэр чинь? Сая энэ 20 онд чинь тийм night club ажилласан юм уу те? Ажилласан шүү дээ. Нэг хэсэг бүр солио. Намар бол ер нь баг чөлөөтэй байсан шүү дээ. Бүр ингээд шүний бүр цагийн хязгааргүй нэг хэсэг бас те. Тэгээд нөө нэг юу сая 20 оны зам чинь дандаа rooftop нөө дээврийн тийм л партнерууд авчихсан шүү. Гэхдээ тэр шүн хязгааргүй нэг удаагүй те. Нэг юм сарч болоогүй. Чи хамгийн сүүл эзэн night club орсон. Сая 3 сар. Q орсон тийм. Тэр за тийм баг юм шүү дээ. Тэгээд би уцаа алдсан шүү дээ. Ууж авч амар хүн амттай нэг юм шиг согтуу явцсан ч тийм байхгүй. Би бас жоо хүн дуучт юм аа. Нэг уу. Тийм тэгэл энэ баристагийн яг ажил баристагийн нөхцөл байдал гэх юм уу яг нэг нийгэм рүү ороход амар тусалсан. Тийм ингээд ярьдаг болгоод. Тэгээд хүмүүстэй танилцаад тэгэл Томс зөндөө хүмүүстэй танилцаал Томсын ингээд Томсын ингээд гэр бүл шилэг гэдэг гэсэн. Тэгээд ингээд ба Томс 10 гэж адаг. Тэгээд цэвэрлэгийн мэвлэгийг гэсээр хөтлөж чинь 2 гэсэн. Тэгэл 3 төгрөг гэж хардаг. Юу вэ? Такси болдохгүй тэгэл алхаал. Тэгээ өглөө 7-оос хэлчихдэг. Тийм юу вэ? Тэгээ шөнийн 2-оос тэгэл алхаж ярих уу? Тий алхаал тэгээ заримдаа таксиний мөнгөдөөс такси олдвол таксид л харчин. Гэтэл ялчгүй л 1 2 гэж дуусдаг цэвэрлэгээ. Өглөө өдөөс эхэлдэг гэсэн бэ? 7-оос. Яг өглөө ээлжтэй болж тааруул. Өглөө 7-оос өдөр 3-аас 11 хүртэл байдаг гэсэн. Бас л чанга ажиллаж шүү. Ер нь өдөр 3-аас шөнийн 2 хүртэл юм биш үү те? Тийм баг л ер нь бол ажилласан төвчлээ. Тэгэл цэвэрлэгээ хийж дуусчаал ингээл бүүнөрөө ингээд Шангрилад ажилладаг энэ төр ингээл бүгдээрээ найзууд ингээл болцсон тэгээд тамхилал ингээл имээрэл энэ ч хөрөө тэгээд байдаг гэсэн. Тэгээ айгуу гоё юусэн. Тийм тэгээд Томсоос гараад хар сарам хийж агаал. Тэгээд шоуны зураг авч эхэлсэн юм уу те? Үгүй шоуны зураг аваагүй. Тэрнээс ч би өмнө юус. Тэгээ би яг Томсоос гарчаад юу яалаа юу гэлээ. Яг нэг ажилд ороогүй баха. Би чаанд Little Heaven харчихсан. Тийм Little Heaven чинь би сая 100 орсон өнгөрсөн 100. Тийм. 6 сард орчихсон. Little Heaven чинь нөгөө юу үстэй нөгөө Warmar хийдэг. Тийм. Тэ. Би нөгөө орж үзээгүй л дээ. Нөө Facebook-ээр зураг нэртэй. Тийм. Тин чи ажилласан юм уу те? Сая 103 сар ажилласан. Оо тийм үү. Тэг ахаад бариста болсон. Бас кофе шоп юм уу те? Кофе шоп. Тэрний кофе бас гайгүй шүү. Тийм үү. Little хаана илүү. Өнгө завгаас жоо хаш. Нөгөө Аризонагийн баг хажууд. Аризона гэж нөгөө урдталтай предатортай. Предатортай. Тэрний яг баруун урд. Тийм. Тийм. Тэгээд Little бас ингээд шал ахаад нэг шал өөрчөнд. Нөгөө Томс ч болохоор яг нарийн стандартаар ингээд байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл Little болохоор хамаагүй чөлөөтэй. Ингээ үйлчлүүлэгчтэй хамаагүй дотно. Тэгээд тэнгууд бас ахаад нэг шал өөр мэдрэмж ертөнцөөс баг. Тэгээд тэрэн дээр бас ингээл ахаал бүр нэг харилцааны төвшин гэл нэг хүмүүстэй харилцах нийгэмлэг бүр өшөөл орж эхлэв. Тэ хамаагүй нээлттэй болж эхлэв. Гэтэ яг нэг бууглаа яваалгаа л та. Бас яваалгаа. Гэтэ тэрийг яг нэг бүр ингэж дэлбэрч ингэж хайлж гарахгүй зүгээр байдаг. Тэгээ ер нь бол гутардаг. Би тийм санчлаа. Little орхоос өмнө. Баггүй би яг Little ороод Little орсноос дараахан яг салж байсан байхгүй. Тэгээд тэнгуү Томсоос би гарснаас юунаас салж байсан нөгөө сэтгэл готрлаасаа. За. Тэгээд Томсоос гарснаас хойш нөгөө нэг ингээд дөнгөрсөн байгаа шүү дээ. Тэнгуү яг зэрэгцээд манай найз Томсоос гараад өөрөө тусдаа кофе шоп нээсэн байхгүй. Яг тэр үед Black Ocean гэдэг. Black Ocean. Тэгэл яг тэр үеэр Black Ocean.
Тийм тэр үе чинь ажил хийхээс мэддэг ч юм шиг мэддэг ч юм шиг сонсоод та. Тэр найз кофе шиг мэддэг ч юм шиг болооч жоо. мэддэг ах уу мэдэх хаа. Нэг юм Би яг кофе уудаг болохоор сайн мэддэг. Black cocaine гэж харж байсан. Нэр нь тийм амар хавхар мөн үү? тийм хавар. Ханаараа пянцтай. Тэ нөгөө цагдаагийн ерхий газрын яг хөдөлт идэгсэн анх. Одоо өмнөөс гор утга. Тийм. Тэгээд яг тэр үеэр нөгөө найзуудтай аягүй хочт ингээл хамт юм хэлцэл байдаг байсан. Тэнгүүд нөгөө Томст ингээд хамт ингээл өдөр болгон хамт байдаг байснаасаа ингээд бэлчиж байгаа шүү дээ. Өндөрч байгаа. Тэнгүүд өдөр болгон найзуудтай хамт аваад чадахгүй. Тэгээ буцаад нөгөө нэг ганцаар руу орж байгаа байхгүй. Ажилгүй болол. Тэгэл яг нөгөө зураг дараал ингээл яваалгаа л да. Тэгэл ингээл нөгөө тулгаатайсан ингээд найзуудтай ингээл зураг мөрөг дараал ингээл яваалгаа. Гэтэ нөгөө далтуур миний нөгөө нэг ингээд ганцаар л ахаад ингээд эхэлсэн байхгүй. Тэгэл явж байгаа л тэгээд яг сэтгэл утрал энэ төр гэж яг судалж эхлээл. Тэгээ яг давхар хажуугаар нь бас ингээл өөр боломжууд надад гарч ирэлсэн л та. Өдөө ингээл төмөлтөөр ингээл зураг дарж явах маа гээл. Яг яагаад судлахсан? Яг яаж би мэдсэн? Тэгээд яг тэр үеэр чи яалтчих нөгөө яг сэтгэл гутрал гэдэг яг ингээд нөгөө нийтээр ингээд сэдв гаргаад ирчихсэн байхгүй. Ил хүмүүс их сэтгэл гутрал гэж ярьдаг болол. Интернет рүү. Тийм. Мэдээлэл сошиал гардаг болол. Тийм. Зөө. Тийм пресентрээ. Сайтын интер гэл. Тийм тэгээд яг мэдчихлээ. Тэгээд яг судлаад би яг ийм байдалд орсон байгаа юм байна гэж явж байгаа л. Тэгээ би яг гутралд ороод яг яасан сошиалын амьдралтай бүр яг 2 удаа амин орлох гэж оролдчихсан. Амин орлох ингээд бүр хөвчмөр санагддаг байсан гэхдээ орлох хийдэг байсан. Тэг 2 удаа. Нэг нь болохоор би яг зүгээр нэг цанцаараа ингээд толгоо ингээд бүр яг тэгчихсэн байхгүй. Тэгтэл яг бэлсэн. Цамцаараа ингээд өөр ингэж боохсон. Гараараа юу? Тий. Тэгх боломжтой гэдэг л тээ. Тий тэгээд бүтээгүүлтэй. Тэгээд яг хоо ингээд тий өөрийнхөө гараа боомж хийж болдог ус. Яг ингээд ингэж ухаалдал тэгэл буцаа амсгалаа шүү дээ. Нэр тийм бах тий. Тэгээ мэдхгүй зүгээр нөгөө нэг ингээд амар тогтдог болсон маш таа ингээд сэтгэл санаа. Нэг зүгээр бүр амар хөвчлөлтэй. Нэг бол гутраал ингээд нэг бол амар ууртай ингээд болгодог ш. Амар хурдан солигддог гинт. Тэгэл ерөөсөө зүгээр ингээд солигдвол тэгээ зүрлцсэн. Зүгээр амар миний нэг контрол нь биш. Тийм сэн. Чи жоохон болцсон юм. Bipolar хамтын тиймэрхүү байх. Би тэгтээ яг энийг яг бүр яг тийм нарийн мэд хүнтэй нэг уулзч авч үзээгүй. Yani сэтгэл зүйч юм байж магадгүй гэж боддог байсан. Тийм тэгээд тэрнээс хойш яг 2 дахь нь болохоор би бүр яг тэр чи одоо тийм 20 оны цагаан сар гарахгүй. Шиний нэгэнд би яг бүр яг үхийгээд урагшаа болроо явсан. Тэгээ төлөвлөж юу байсан? Ууланд хүлдэж өгөх байсан. Зүгээр л ууланд ингээд. За яа sorry тэгэхгүй амгүй тийм зүгээр. Яг яанаад ингэ болоогүй зүгээр л ер нь үхий гээл тэгэл зүгээр уулаараа л уулраа явчихсан. Йоо. Тэгээ найзуудаа нэг уулзчаа тэгээд. Гэхдээ за чи уул руу явуулаад тэгээ чи уулан дээр хэр ууцсан. Тэгээ тэнгүүд юу байсан вэ? Уул руу ингээд шууд татуус дээр явахгүй шүү дээ. Би тутаа халахж байсан байхгүй. Гэхдээ аминдаа амар хайртай. Гурван давхар өмдөмссөн. Хоёр давхар хүрч өмөрчтэй. Үх гэж явчих шүү. Ясаар. Түндээ ингээ борцог бос ингээ салаад малаад ицсэн. Тэгээ бүр тэгээ нэг бооц ицтэй. Тэгээд ингээ амар халахж явж болохоор халахж явж та амар хэм бодсон байхгүй. Тэгээ нөөний тэр нэг ингээ бохимдол ингээ гутралч яг ялч уу ингээ үүрдэм биш. Яг нэг хэсэг хормын байт юм билээ ялч. Яг хэсэг хормол ингээ нөгөө нэг ингээл ургуулаад ингээл бодоол тэрнээ ингээд бодолтоо чирэгдээд ингээд готраад явдаг. Тэнгүүд яг одыг арай нэг өөр талаасаа өөр юм бодох юм бол амар амархан тэндээсээ гарчдаг. Яг тэр нөхцөл байдлаасаа. Тэгээд явж байгаад амар их юм бодоол ингээд явж байгаад яг би очиод яг бодсоохгүй. Тэг хүү амтрахуу. Тэгээд ингээд хэрвээ ингээд хүмээр ивэл ингээд цаашаа яваад ингээд тэ модонд очиод өөрийгөө бомилдог ч юм уу тэ нэг тийм хүн ингээд зүгээр аргаа болоод үхий гэж хэрвээ эсвэл бүр үнэхээр яг амтармаар байвал тэгээ эндээс сууж нэлээ юм бодож байгаад явъя. Тэгээд тэг бицж яваа. Сонголт гаргацсан. Тэгээд би тэнд ингээд модон дунд яг бүр амар тийш авах зөв модон дунд гээ ганцаараа суувал амар их бодсон. Тэгээ ингээд бод ингээд цасан дунд ингээд яг цас ороод тэнгүүд бас нөхдөө тэнд ууж байгаамаа. Тэр цогсол тэр ашиглалдаал ингээд тэгээд бүр нэг тийм
бас нэг төвлөрч их бас бодож чадахгүй тэгэл. Нэг бүцгэн бодоод. Үгүй ер нь чиний одоо яг энэ сэтгэл готрол одоо депресс яг гол үндэс шалтгааны юу вэ? Би тэрийг байж байгаа юм. Тэнгүүт яг уу энэ нөгөө нэг бас бүр амар ингээд сэтгэл дутартай ингээд зовдөг хүмүүс байгаа шүү дээ. Яг тэдний хайжууд ингээд юу ч биш байж болгочихсон. Хүмүүсийн зовлон гэдэг яг нөгөө хүмүүс сонсоод бас тэгж бодож магадгүй л дээ. Ерөөс эзэж бит тэгж харьцуулж байгаараа. Тэ их байна уу, бага байна уу, зовлон, шаналлна. Тэ чи ийм хүмүүс ингээд ийм амар зовчих чи хайжууд нь юу юм бэ гэж эзэж бит тэгж хэлж байгаараа. Тим хүмүүсийг яг тийм хэцүү байгаа хүмүүстэй тийм амар хүндсдэг. Тэ аль болох ингээд ярилцаад гэтээ ингээд зүгээр болно зүгээр штэ гэхээсээ илүү яагаад ингээд байгаа яг юу болоод бүх юм яг юунаас болоод гэдгийг хамаагүй ярилцвал хамаагүй нээж өгдөг. Тийм тэгээд би тэр ингээд уулан сууж байгаа тэгээ буцаад харж ирсэн ба дүгэнд очимчсан. Тийм тэгэл яг тэрнээс хойш арайг босгоо хамаагүй дээрсэн ингээд нэг буглааны тал нь гарцсан юм шиг. Юмс хамаагүй гайг болол өөр жижиг ажлууд ингэж олж хийгээл. Тэгээд ингээд байжсэн чинь ахаад нэг дөгөөл нэг далтуур яалтчихв. Өөрөө мэдэхгүй чсэн яг далтуур ингээд бихчээд ингээд томрол яваал гэт юм бэл бүглаа. Тэгээд байжгаад би яг юунда 20 онд чинь би 3-4 удаа гэртээ бүгсэн юм. Нөгөө нэг түрүүний ярьсан чинь нэг гинт удаа яасан гэсэн бэ? Бүгсэн гэдэг чи одоо нөө гэрээсээ гарахгүй нар үзэхгүй сармар. Тэгэл өдөржингөө унтаад шүнжингөө кон дээр тоглоод юм ухаал хаар сар юм үзэл өдөржингөө унтаал. Тэнгүүт би яг нэг 3-4 удаа тэгж бүгдсэн аахгүй. Тэгснээ ахаад шал өөр юм болчихаа. Ингээд одоо нэг anxiety гэдэг чинь төгшүүр. Depression-ээс илүү одоо нэг амар айдсуудтай болоод ирсэн. Тэг гэртээ ингэ байж байгаа гарахаас амираад болсон. Ингээл гараал тэнгүүл угаасаа бит хүмүүсийн дунд явна шүү дээ. Тэг нийгмээс амираадаг. Хүмүүсийн дунд явахаас амираадаг. Хүнтэй юм ярихаас байдаг. Тэнгүүд надад тэр үед хамгийн амираас нь миний уц дуурах байсан. Надад дуудлагаар хийсүүл чаад ирэх надад бүр амар ингээд нэг тийм бүр амар хүн цохилт авч байгаа юм шиг. Амар тийм хүн төр зүсдэгсэн. Тэгэл Face, Instagram бүх юм хаачаал яг өөрөө зураг мөрөг одоо хийвэл хийгээл хүнтэй харьцахгүй чадлахгүй яг ганц хоёрнаас та мэдвэл мэднэ. Дээр нь дэгэртэй гэсэн. Дэ юу ч ярихгүй, гэрийн тааж юм ярихгүй тэгэл байждаг гэсэн. Тийм тэгээд нэг 20 онд нэг 3-4 удаа тэгчихсэн юм аа. Тэгээд би нь юусэн яг биштэй тань гэд би яг гэр нэмлэг явж үзүүлээ. Их тусламж авъя гэдэг имлүүлээ явжсан аахгүй. Сэтгэл зүйн тусламж одоо нөгөө шаргаад гэж ярьдэн шүү дээ. Тийш. Тэгээд яг ингээд нэг уул нь ингээд тэн дээр чинь сайт дээр юм тестүүд энэ төр бид юм билээ. Тэгээд тэнгуут ерөөсөө бүх тест нь тэр тэгтээ жоохон учир дутагдaltaй тесттэй. Хариултууд нь нөгөө сонголт багтай. Тэнгуутээ нарийн асуултууд байхгүй. Одоо нөгөө нэг муухан нэг тийм тестүүд өгдөн шүү дээ нөгөө орд мордны нөгөө нэг хуучин чанарын мань тэд нар чинь баг тэр сайт дээр байгаа асуултуудаас хамаагүй нэрийн байгаа тох. Тэгэл тийм юун чудлаа минь бүх юм нь угаасаа бүр энгийн төвшнөөс 3-4 дахин улаан гараад байна гэл. Тэгээ ер нь зүгээр очие гэдэг холбогдоод очивоо. Шаач гот шараад руу очих гэж явж байгаа тэгээ холбогдсон чинь шараад нь ирэхгүй чи над дүүргийн хамлалт үзүүлгээд идэх байхгүй. Дүүргийн хамлалт дээр чи манай энэ тийм юмч байгаа гэдэг. Тэгээ очсон чинь юу яриад байгаа чи өрхтөр очиж үзүүлгээд нэг үг явуулсан. Дүүрэг дээр очсон ч нөө. Тэгээ би одоо өрхтөр очиод угаасаа яахан доторх шүү дээ. Тэгэл заал гээл тэгэл имлэг угаасаа хотлаа байна гэдэг. Тэгээ чи шар өдрөө очиагүй юм тий. Угаасаа очих гээд ингээд тийм яг угаасаа нэг тэн дээр нэг дугаараасан байхгүй юу ингээд. Тэгтээ зөвлөгөө юу аваарай гэд ингээд дугаар байгаа байхгүй. Тэгээ залангууд ингээд юм асуугаад ингүүд дүүрэг дээр чи имлэг байгаа тийшээ оч гэдэг. Ингээд нөгөө нэг ингээд төрийн ингээд юунууд ингээд хаалга төгшөөл хаасаа алга мөргөлөөд чи тэртэй адил. Тэр нөгөө тэгээд чи дүүргийнхаа одоо тэр нөгөө сэтгэл зүйн эмчтэр очсон гэсэн үг үү? Тий. Тэгсэн чи сэтгэл зүйн эмч дээр тэр шар хадны эмч нь дүүрэг дээр байна гэд тэр эмч дээр нь очсон байхгүй. Гэтэ би тэр эмч нь яг мөн ч юм уу биш ч юм уу мэдэхгүй л дээ ингээд хүмүүсээс асууж агаад тэр нэг эмчгээд очижсэн. Тэгээд дүүргийн чинь сэтгэл зүйн эмч болохоор чамайг өрхийн сэтгэл зүйн эмч байхгүй шүү дээ. Байхгүй. Тань тийм.
Тэр дээр очиж үзүүлээд тэгээд эндээсээ юу үзүүлэх гэсэн юу одоо акт гэдэг лүү өрхтөр үзүүлээд өрхөөсөө нэг дүүргийн имлэг рүү шилжүүлэх нэг бичих шиг мавдаг байсан шүү дээ. За. Тим юм аваад ирлэх гэсэн юм шиг. Миний ойлгосноор. Тэгэл за угаасаа удлаа мэн гэл. Улс ихтэй ядрааттай. Тэгээд яг л нийтлэлд ажиллаж байгаад манай хамт ажилладаг найз сэтгэл хөдлөл судлаачаар сурдаг байсан. Тэгээд яг нь зөвлөн үйл авал. Тэгэд яг нөгөө тиймэрхүү нэг юм ингээд байгаа штэ. Ингээд нэг тийм ингээд үнэхээр тусламж ингээд хүсээд ингээд очингууд нэг тийм дөрөд сал. Тэрнээр ингээд амар дургу хүрч байгаа байхгүй. Тийм штэ. Тэнгүүд тэр дургу хүрч байгаа ингээд нэг тийм эмоц дээрээ зүгээр болчихж байгаа байхгүй. Тийм амар гутарсан юм. Уур мэдрээд үү? Тэ ингээд энэ ямар тэнийг юм бэ? Яагаад ингээд хүн тусламж ирэх гээд ирж байгаад юм байгаа юм бэ гэд. Тэгэл ингээд өшөө нөгөө нэг амьдарч байгаа орчныг мэдрээд байгаа ингээд хараад анзаараад байгаа шүү дээ. Тэгэл тэнгуү тэн дээрээсээ ингээд зайл залгээд ингээд зүгөрлж байгаа байхгүй өөдрөг. Буцаад ингээд тийм нээж хөр амар сонин жоохон ирч хүч аваа. Тий ирч хүч аваа. Тэгээ би ч бас ажилгүй нэлээд утсан юм аа. Тэгэл нөгөө зураг дараа л явуулаа гэдэг. Тэгэл зураг дараа л нэг жоохон нэг хэцүү ингээ болоод ирэнгүүт гэртээ бүгж явахдаа дарсан зургууд дээр идэвдээ хийгээл тэгэл хийгээл. Тэгээд нэг гайгүй болохоор гэрээсээ гарч нэг зураг аваад найзтай уулзаж зураг гадуур зураг авч явж байгаа л. Тэгэл шинэ авсан зураг эдитлэх нь амар гоё. Байсан. Тэгээд тэрэн дээр амар гоё сэрэгдэсэн. Тэг яг хайдаг нэг зөв зэгтэй зөв киногоо үзчих тэрнээс амар гоё мотивашн авчих гоё. Буцаж гоё л гэсэн тийм ирч хүчтэй. Тийм. Тэгэл яг хоо тэр үеийг ингээд туулаад ингээд сүулт бодоход одоо ингээд нэг готраад ингээд нэг юунууд байгаа шүү дээ. Ингээд сэтгэл хөдлөлүүд. Эднэр ерөөсөө бүр яг ингээд нөгөө хоромгон зураг. Бүр үнэхээр яг бүр хоромгон зураг байдаг. Тэгэл зүгээр бүх юм яг цаг хугацааны л асуудал гэдэг юм. Тэгээд яг ингээд хичнээн ингээд гутраад ингээд шаналаад ингээд байжсэн ч гэсэн хамгийн гол нь эрүүл ах хэрэгтэй. Одоо нэг гутрахаар ингээд хоолмолос гарчдээ шүү дээ. Тэгэж болохгүй. Хоолоо энэ төр идэл айлуулах эрүүл, бие эрүүл тэнгуүтээ тэр хөвгтлээр хичнээн ботсон ч гэсэн ингээд нөгөө нэг гутралаасаа болоод нөгөө нэг хий бодлоод орж ирээд байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ ингээд эргүүлээд арай нэг тийм нэг заа гараад нэг найзтайгаа уулздаг ч юм уу тийм нэг тиймэрхүү бодлуудаар айлуулах эрүүлхийг хичээгээл тэгэл амьд эрүүл тэгэл байгалах хэрэгтэй. Тэгжийтэл яг цаг хугацааны ирэхээр ингээд шинэ боломжууд гарч ирээд ингээд агаар салхи ороод ингээд энэ буглаан дотор тэгээ ингээд солигдоод ингээд яваад сүүл рүүгээ яг яагаад чаналаад яг яагаад зовоод байгаа яг шалтгаан хамгийн сүлд нь л яг тэр гээд явсаргаас үлд болдог. Тийм л. Миний яг ингэж яснаар. Тийм тэгээд би тэр литлээс гарчаад лава тэр гээд явчихсан шүү дээ. Тийм тэг гарчаад биш ээ лава чинь 20 онд чи хит бүхсэн гэсэн. Тийм. Тэнгүүд би нөгөө 20-аас та нийлээд манай найз нийлээд студ байгуулсахгүй. Club House. Тэгээд Club House. Тийм. Одоо зургчтай ингээд зураг чанартай хүмүүс нийлээд ингээ хамт ингээд юмнуудаа солилцоод хамт юмаа хийгээд хамт хөгжих тийм зорилготой. Тийм тэгээд би зүгээр нөгөө дотор амир ингээд хэцүү байгаа шүү дээ. Яг яалч нөгөө нийгмийн харилцаа амир хүсээд байгаа. Тэгээд тэрнээсээ болоод шаналаад байгаа. Тэнгүүд зүгээр би ингээд байгаа юм гээгүү зүгээр цаанаасаа нэг ингээд хүссэндээ хүмүүстэй харилцахын тулд ингээд ивент зохиож үзмээр санагдсан надад. Тэгээ ингээд ивент зохиогоол алхимчд гэдэг ивент. Тэгээд гэрэл зураг сонирхдаг хүмүүсийг цуглуулад бөөнөрөө хамт ингээ ярилцаад тэр гэл. Тэгээд нөгөө улам өшөө илүү нөгөө зургаараа ингээ хөгжүүлээд зургаараа өшөө явах хүслээ бүр ингээ улам бадраа гацсан. Тийм үү? Тийм тэгэл ингээл явж байгаа бол бас дунд нь ингээл гутраал ингээл нөгөө л унтаал бүгээл ингээ айгүй тэгэл явсан л та. Гэтэ өмнөхөө бодол арайгаагүй баг. Тэгээд ингээд явж жагаад студид би яг амьдэрсэн байхгүй студид яг нэг сар гацаа. Тэгээд манай гэрэл зургийн студи юм уу те? Гэрэл зургийн Club House маяг. Тэгээд Club House маягийн гэхэлэр би сайн ойлгохгүй байгаа одоо ингээд студи гэх юм ингээл гэхдээ нэг хүмүүс ингээ ирж уулзаал зураг ярьж маягаар ажлын маягаар тэгтээ хажуугаар нь нөгөө
Нэг кофе шоп хүмүүсээр ингээд нийлээ кофе шоп шиг тийм. зөв. Хамт ингээд ханг авах гэдэг. Тийм. Нэг клуб хаус гэдэг чинь нэг юу гэдэг шүү дээ. Нэг хотхнуудын дунд нэг байдаг нэг манай юу шигтэй бас яг амжилттай яваг маяалчгүй туршлага дутсан байх. Тэгээ дээрэс нь яг нөгөө би өөрөө нэг тийм асуудалтайсан болохоор тэрэндээ бүрэн бас юугаа гаргаж чадаагүй. Тэгээд ингээл турист гэл ингээл өөр зээл гэж яваал тэгэл томорсон байт юм аа. Тэгээд яг студид би яг ганцаараа нэг сар амьдрахтаа бүр ингээд маа найзуудад ингээд орой ингээд явчихна. Тэг би яг гав ганцаараа харанхуу зааланд ганцаараа үлдээсэхгүй. Орой болгоно гэл гав ганцаар юм бодоол явдаж байгаа л унтаал. Тэгээд тэнгууд яг нэг 7 хоногт 2-7 хоногт нэг их юм нэг хардаг байсан. Гэртээ. Тэгээд яг зүгээр тэнгууд тэр би нөгөө нэг харихыг гэж бодоогүй харихыг хүссэн дээ. Харсан. Тэг гэрийнхэнтэй ээжтэй энэ ингээд уулзаад байж байгаа хгүй. Тэгэл нэг өсвөлчд гарна штэ. Тэгээ буцаад ингээд стрүүд рүүгээ явж захтаа ингээд бодож байгаа хгүй. Тэгээд зүгээр л ингээд яг би өмнө нь ингээд бүх юмыг ингээд яг яагаад ингээд би яг ингээд юм нөхрөө очив яг юунаас болоод гэл аюу их хож боддог ус тэгтээ олдгойсэн хгүй. Яг тэрүүл зүгээр л амар тийм гоё нар жаргаж байсан. Зүгээр алхаж байсан нөгөө дуу муу сонсохгүй. Тэгээд бодоод ингээд бүр ихнээс нь ингээд ахиад ухаж бодоод үтсэн тэгээ яг олсон хгүй. За. Тэнгүүд би нөгөө нэг гэртээ байх амар дургу. Тэгээ студентэртэй ингээд амьдраад явж байгаа хгүй. Тэнгүүд яагаад байхгүй миний нөгөө нэг ингээд готрал ингээд байгаа штэ. Тэрнийхээ нэг шалтгааныг гэрээ гэж хардаг. Гэрт ингээд тухгүй ингээд өөрийнхөө орчныг бүрдүүлж чадаагүй ингээд байгаа болохоор би ерөөсөө яг энэс болол амар тавгуудад ингээд байна гэж нэг тийм бодлоод байдаг гэсэн. Тэгээ явж байхдаа зүгээр яг шалтгаан нь яг юу байсан бэ гэхгүй яг нөгөө хүүхэд нас байгаа штэ. Яг бүр тийм хангалттай гоё хүүхэд нас бол үлдээг байхгүй. Тэнгүүд нөгөө ялч нэг тийм хүүхэд насыг гой хүүхэд нас үлдээгүү болохоор нэг ахиад нэг гой нэг тийм хүүхэд насны гой юмнуудыг хүссэн штэ. Тэнгүүд яг тэрийг хүсээд хүсэнгүүтээ нөгөө талдаа тэр ингээд багын юмнуудыг ахиж хязгаарч мэдэрч чадахгүй гэдэг бодол ялч ингээд тэгээ зөрчилдөөд тэрэн дээр ингээд чаналдаг. Зөвхөн бүх юм болоод өнгөрцөн би ахиж хязгаарч тэрийг амсаж мэдэрч чадахгүй. Зөв амьдрал ингээд цаашаа ингээд бүр хогийн ингээд өрнөө гэд. Тэгээ нэг өнгөрсөндөө бүр ингээд уягдсан. Өнгөрснөг амар хүсдэг. Тэгээ яг ерөөсөө шалтгаан нэг тэр байсан. Тэнгүүд би зүгээр л яг яагаад тэгээ шаналаад байдаг байсан бэ гэхгүйд аль болох гэртээ гэрийнхэнтэй хамт байхын тулд бага нас бүр ингэ хүүхэд байхдаа өвөө мэдэг ингээл хамт ингэ байдаг байсан үшгээ байхыг амар хүсдэг байсан. Гэхдээ би өөрөө мэдгүй. Зүгээр л тэрнийг дахиж хийж мэдэрч чадахгүй гэдэг тэр амар гутардаг. Тэр нь ингээд буугалдаг. Тэгээд яг би нөгөө баг таваад автаасахгүй. Тэгэд тэр интергээл яг тэгэл буруутан нөгөө нэг ингээл бугалцсан дотороо хэцүү юм хаа буруутан ингээл гадны хүмүүс амар байдаг гэсэн. Өөрөөсөө гадаг шаа. Дотоод яг нөгөө өнгөрсөнтэй ч холбоотой ингээд дотоод зөрчилдөөн л хамгийн нөгөө яг хүсээд авч чадахгүй болонгоо тэрнтэй ингээд бухимдаж стресстэй тэр нь депресс болоод тэгээ сүүл рүү ингээд сэтгэл готрол. Тэгээд нөгөө аль хэдийн ирээдүйд авах боломжгүй. Тийм, боломжгүй. Яг л аль хэдийн өнгөрсөндөө үлдсэн. Одоо тэр нөгөө хүүхэд нас ч. Гэхдээ өнгөрсний ч зүгээр тийж л ярьж өнгөрцөн. Тэгэл зүгээр л чи мартах хэвээр гэж хайж сурах хэвээр гэж. Яг тэгж ярьдаг л да. Би үл ингэж бодож байна л та. Чи одоо юу нэр аа? Одоо бол би зүгээр. Хаяа яг ажлаас нэг болж бүтэхгүй эсвэл нэг ингээд ярьсан. Ядаргаатай нэг юмнуудаас олж ингээд стрессддэг. За стресс ч яах вэ? Гэтэ бүр ингэж гутарч ингээд яг тэр үеиг шиг бүр ганцаараа тэгж ууж ганцаараа ингээд гудамжаар ингэж хэлсэл ганцаараа уулмал гартлаа. Тий, харин тий. Чи тэгэхээр асуух юм байна шүү дээ. Тийм. Шалтгаанаа олчлаа шүү дээ тий. Тэгсэн чинь ингээд хэр дээрсэн. Шалтгаанаа яг олчингууд энэ дотор ингээд бугалцсан гэдэг битүү байгаа юм зүгээр. Тэр чигээрээ яг бүгд бас биш л дээ. Тэр чигээрээ гарч байгаа суулгаж байгаа. Бүр хамгийн анх удаа бүр гүүг үнцгийн амьсгаа авч байгаа юм шиг. Тэр одоо шалтгаанаа олсон яг одоо сэтгэл готрлын гол үндсэн одоо юу гэдэг
одоо үндэс гэх юм уу тий. Тэрийг яг юу вэ гэдгийг ойлгосон мөч ч одоо тэр нэг студид амьдарч агаад гэртээ яриад одоо тий ээж аав дээрээ ингээд өмсүүлээ буцаад ингээд гэрлүүгээ алхаж байгаа өрөөлөг алхаж байгаа. Анхуу залуу алхаж байгаа. Одоо студ рүүгээ алхаж байгаа тий. Чи баг өөрийн бодлого зүр бясалгал хийц юм шүү. Бараг л бидтэй бясалгал яг яаж хийдэг энэ тэр харин бясалгал чинь тэгэл юма бодох. Бясалгал чинь зүгээр л ингээл одоо эргцүүлэл юма бодоол яаж ийж гээл одоо эргэн тойрноо анзаардаг ч юм уу тий. Бодлоо нэг яг тийм байт юм билээ. Нэг хүмүүс ингээл амар сүртэй бясалгал энэ гэл амар хим ягаал ерөөсөө болохгүй ингээл амар хим ингээл үзэлээд шүү. Тэнгүүд ерөөс өдөр болгон бясалгалж хийждэг байхгүй. Зүрх ингээл тийм чимээгүй ингээд нэг тийм задаглаад 0-д ингээд сууж захтаа ч юм уу юм бодож. Тийм шүү. Яаж шүвшүрт байна. Тийм шүвшүрт байна. Гэхдээ хүмүүс ингээ амар сатаах амар хоббитэй. Тэгэл байг уцаа орлоо тий. Стори мөр харах. Тэгэхээр бясалгахгүй шүү. Тэгээ нөгөө нэг утас ингээд нөгөө технологи хөгжсөн нэг амар сүртэл нөө. Тийм сүртэл. Тэгээ нөгөө хүн ерөөсө төвлөрч таалцсан. Яг нь. Энэ амар завгүй болц тий. Тийм. Завгүй. Нэг юмнасаа жоохон сулрыг гэдэг юм дээ. Нэг сулраад алхаад гүнзгий амьсгаа аваад буцаад орох биш зүгээр л уцаа авах. Бүр зүгээр ингээ байж чадахгүй тий. Тийм. Дуу сонсохгүй эсвэл нэг юу ч хийхгүй. Тийм. Зүгээр ингээ алхаж байхад хүртэл заа нэг сонсч байгаа подкаст сонсвол. Би яг гүдэг болоод яг ойлгосон шүү дээ. Юм бясалгал чи энэ юм биш дээ гэл. Яг Google-ээр арай өөрөлдөж чи амар ингээл ядраал ингээл зайрал санагдал. Тэгэл ингээл байж байгаагаа тэгэл харих хэрэгтэй байдаг те газ гүүж дуусах хэрэгтэй. Тэгэл яг тэр хугацаанд тэгэл өстой бүр толгоонд бүр дайм болж байгаа. Бодлоод ингээл хуучин бодож мотол те нөгөө нэг юм ста намаа ингэсэн тэр ингэсэн амар бодож. Биста хүүхд тахт намаа яа ингэ дээлдэг байсан юм те. Гэсэн мөрөл яг ингээл бодоод тэгэл өөрийн бодлогыг бодоод яваад ядраал тэгэл ингээл алхаал харингуут амар ингээд хамгийн монгоч гэсэн ингээл за ямар сайн болж байгаа. Тэг харин нэг биеийн хөдөлгөөн амар чухал гэдэг юм лээ. Харин тийм. Яг нэг эрүүл эрс идэх гэдэг. Тий. Зүгээр суугаал байвал дагаад нөгөө нэг ингээд суугаал стресстэй байгаа л гэдэг. Хөдөлөх юм бол арай нэг эрүүл эрсдэг ч гэдэг. Хөдөлөх хэрэгтэй. Суугаал байвал өшөөс хүмүүс ингэдэг наранд гар гэдэг тийм. Наачаа. Ийм юу ийм цементэн ийм байшинд байх ч угаасаа нэг хүн тийм байх ёсгүй гэдэг байхгүй. Нэг юм хад эсвэл нэг модон дотор байх хэрэгтэй гэдэг. Яг нь бидний бие чинь болохоор нөгөө бидний оюун санаа амар хөгжсөн байгаа. Бие нь хөгжөө гэж ярьд юм бэлээ л дээ. Бие нь болохоор одоо нөгөө 30 40 мянган жилийн өмнөх биетэй л байгаа. Тэг биенээсээ болоод бас оюун санаа нь амар хямардаг. Тэг хүний бие нар амар авах хэрэгтэй гэдэг юм бэл. Тэг гадаа гар гэдэг чинь. Одоо нөгөө бидний ярьдаг нэг ажлынхаа хажуугаар нэг ядаж нэг тэг цайныхаа дараа нэг гарч тамхил гарч алах гээл тэгэл идэг шүү дээ. Юмд хэрэгтэй гэл хүн болгол боддог шүү дээ. Тэгэхээр тэр нэг ерөөсөө л тийм. Зүгээр л ихстон байна л тийм. Яг үндэ амар хэрэгтэй юм байна. Тийм. Тэ яг нөгөө ингээд энийг ингээд энэ болгоо ингээд яриад байгаа шалтгаан нь болохоор зүгээр юу яагаад ингээд энэ нэг ингээд ярьж байна ингээд нэг тийм санаа зовж маахгүй ингээд ойлголмол гэл байгаа шүү дээ. Тэг яагаад ярьж байна гэхэд гээд одоо ингээд өсвөр наснд ялангуяа одоо өсвөр наснд бүр яг энэ үйл явцууд бүр амар их байна. Тэгтээ яг ингээд өсвөр нас хүүхдүүд тэнгуүдэг бидний дээдлийн үе яг энэ гурван бүр аль алинд нь өөрсдийн онцлогтой ингээд байгаад байгаа байхгүй шалтгаан өөрсдийн шалтгаан сэтгэл готрлоо. Тийм. Хүүхдүүд бол тийм нөгөө нэг гадуурхал ганцаардл нөгөө дутуугийн комплекс энэ төрөл. Нөгөөд мань мэдд болохоор одоо ажлын стресс тэгэл ажил гэдэг юм бүт нөгөө нэг өөрийнхөө хүссэн юмдаа цай гаргаж чадахгүй мөнгөний асуудал найзуудаа хүснээрээ байж чадахгүй эндээсээ болоо тэнгүүд бүр нөгөө нэг 30 40-тэй хүмүүст болохоор бас яг адилхан нийгмийн харилцаанд бас амар дутмаг болсон гэртээ байж идэг эсвэл яг нөгөө ажиллаа л ингээл хийгээл идэг нэг тийм эрүүлэр ингээд нэг тархи амраах салхинд гарах юм ерөөсөй байхгүй болсон болохоор ингээд хийдэг баг. Яг миний л бодлоо л доо. Тэгээд тэнгүүд энэ болоо нөгөө чөлөөтэй аль болох чөлөөтэй ярих хэрэгтэй тийм лээ. Гэтэ яг хэн болгон дээрээд байхгүй. Яг өөрийнхөө хамгийн сайн найз тийм өөрийгөө ихтгэлтэй ингээд хуваалцаад ярих хүн дээ. Тийм. Заавал найз ихгүй. Аав ээж дүү тийм өвөө юм ч юм уу. Яг уу ойлгохгүй байж болно. Гэтэ ингээд ярьцсан байхад гадагшилчдаг. Яг ярьж байгаа үгийг дагаад юу нь бол хөнгөрчдөг. Айл болох дотоогоо хүмүүстэй амар ярих хэрэгтэй. Гаргах хэрэгтэй. Тэгвэл бол ингээд буглаад ингээд байгаад тагцсмаа хамгийн сүүлийн байдлаар зүгээр яг үхээд дуусна эсвэл зүгээр л нэг тийм ажиллаа л хийдэг нэг хав харахгүй нэг тийм нэг боо шиг болчихно.
Оо тий. Наад чи автобусанд явах болгоо амар хард шүү дээ. Тэгэл ингээл нэг юм ах ихнэр байд шүү дээ. Зүгээр л ингээл амьдраа явж байгаа. Тий. Тэнгүүд яг л Үхэж юугүй амьдрах ч нэг үхэж ирэхгүй амьдрах ч ирэхгүй зүгээр л байж таг. зүгээр нэг амьд байж таг. Нэг ажиллаа игээл мөнгө аваад тэгэл үждэг. тэгэл юм мэдээ шаргал авах юм байхгүй. Тэгэл уу. Тий. Тэгээд аз шаргал ингээд таашаал авч байгаа юм аа хайж болохгүй. Заавал таашаал авч байгаа юм олох хэрэгтэй гэдэг юм лээ. Ялчгүй. Миний хувьд болохоор тэр зураг байсан юм. Харин тий. Чи бас нэг амар азтай бод. Тийм. Яг бас азтай гэж хэлж болох уу? Тий азтай. Яг азтай шүү. Тий. Яг тэр үед би ингээд нэг тийм ийшээ өгч чадаагүй, коллежид ороогүй байсан бол эсвэл би ажиллаа хаяагүйсэн бол эсвэл тий. Би Мишель Амазонкод ажиллаж байсан байхгүй. Орчихсон. Хөдөлчнөр орчихсон. Тэгээд би нөгөө нэг харьцлага алдаад 3 4 хоног таслаад халагдчихсан байхгүй. Сар ажиллаа. Тэгээ хэрвээ тэгж халагдаагүй байсан бол Томост ороогүй байсан бол тэр шүн би явж байгаад найзтайгаа танилцаагүй байсан бол би одоо өгцөн байгаа. Эсвэл нэг ингээл нөгөө ингээд нэг шаналлаа тэгээл ингээл явж байгаа. Эсвэл гав ганцаагаад ч юм уу. Тэнгүүд ингээд нөгөө бүр багахад хийсэн алдаа ингээд буруу сонголт ингээд жижиг алдаа ч гэсэн тий ингээд сонголтууд ингээд гарч ирээ тий ажиллаа яадаг мөнгө орлогогүй болоод ингээд өдрийн хоолны мөнгөгүй баг гудамжид гархан шахуу болоод ингээд явах эсвэл ажиллаа хийгээд эрхчлөөгүй цалингаа аваад явах ингээл сонголтууд гарч иж байгаа хгүй. Тэгэл ялч нөгөө орлогогүй хэцүү шүү дээ. Тэгэл ингээд хэцүү ч гэсэн ингээд нэг сонгоод алдаад ингээд амар том алдаа гарсан ч тэр болгон яг сүүлийн нэг ингээл дараагийн зам руу хөтлөл зөв зам руу яг нэг амьдрах ёстой зам руу гэсэн юм да. Тэгээ тийм болохоор би яг тэр болгонд нэг харамсдаг. Бранч баярлалаа. Тийм үү? Тий. Тэгээ одоо ингээл амар том ингээл алдаж барайл эсвэл ажиллаа алдаал. Юм ингээд эсвэл юм авдирч мэтрэл ингээл дээ шүү дээ. Тэр болгонд нэг үн дээр цэцэж авдаг. Яг тэр үед стресséнд гэдэг бүр насны юм болгож хүн дээр цэцэж авдаг. Угаасаа тэгж хүн дээр цэцэж авах юм бэл. Тэгж ингээд ууралж уцаалаад бохимдаад тхийнхаа оронд яг тэг хэрэгтэй нэг ууралж бохимдаад нэг стресстэй ширээ зөгтөх ч юм уу тий. Тэгчингүүт нэг хэсэг тайвширч штэ нөгөө нэг байнгын биш нэг хэсгийн зураг. Тэгэл дараагийнхаа зүгээр алхмыг бодгол хэрэгтэй. Тэг ширээдсэн штэ. Тэг ширээдсэн. Тэг идэрсэн юм атсан. Дахиад ажил хайх ч юм уу тий. Би өөр тийш нэг ширээ эвдэлсэн. Тэгэл шууд ингээд пистаа ширээ цохмол яг нэг юм жоох нөхүүчтэй тэнгүүд юу уурлах санаа зоош. Тий тэгэл. Юу тэгэхээр за чиний бас нэг гол хэлж байгаа юм бас нэг тийм бас нэг хүсэл мөрөөдөл олоод тэрийг яаж жаагаал хийх ёстой. Тийм яг үнэхээр чин сэтгэлээсээ дуртай бол тэр дуртай юмнахад төлөө тэмцэх хэрэгтэй. Тэгээ тэр ингээд амар том ингээд тэгээ өөрийнхөө нандин юмыг бас ингээд алдаа гаргуунд нь гаргасан ч гэсэн үнэхээр дуртай чин сэтгэлээсээ дуртай чи тэрүүгээрээ яг тийм ингээд наалдаад яг нэг цогц болоод явна гэж итгээд ингээд мэдэрчл байгаа бол хичнээн том ингээд эрсдэл байсан ч гэсэн тэр сонголтонд үнжил ах хэрэгтэй. Тэгэл ядарч ингээд зүтрээд ингээд бүр ингээд тэгээ оосоо хоноод бүр ингээд бүр шалаар нэг явж исэн ч гэсэн дуртай бол чин сэтгэлээс хайртай бол ажиллахгүй тэгэл яваалах хэрэгтэй. Завсарч болно гэхдээ хайж болохгүй. Тэр чиний хувьд л камер юм даа. Тэгэнгүүт ингээд зүгээр ингээд зүтгээл ингээд тэр дуртай амныхаа ингээд барьцсан ингээд олсоо дагаал ингээд яваад авах тусмаа тэр явсныхаа хэрээр дараагийн боломжууд ингээд дараагийн хаалганууд гарч ирдэг. Тий. Тий амар сонир мэдрэмж байгаа шүү дээ. Тий амар сонир. Сэн уучрах ёстой хүмүүстэй тэгээ уучрдаг шүү дээ. Тий. За. Би миний өнгөрсөн 100 бол яг тийм л байсан. Яг нэг амар том асуудлаас салж сураал. Тэгэл нэг амар өөр юм болчихсон шүү дээ. Би өмнө амар тийм чимээгүй нөхөрөд байсан. Тэг ерөөсөө гинт л юм билээ зүгээр гинт бүх юм өөрчлөгдчихдэг. Тэнгүүд ахаад нэг нь болохоор юу ингээл зураг дараал ингээл хажуугаар нь зураг аваал ингээл завсарсан ч гэсэн ингээд гэртээ бүснэсэн ингээл яваалсан шүү дээ. Тэгээд тэнгүүд камераараа дамжуулаад өөрийнхөө яг амьдарч байгаа орчноо амар их анзаарсан. Тэг яг камер орчинд амьдарч байгаа яг
тэрийг айгүй их анзаараад тэнгүүд бас давхар одоо хүний нөгөө ингээд мэдрэмж сэтгэл хөдлөлүүд ингээд тий нэг гоё яз жаргалтай байдал зовлон жаргал энэ төр гэл зөндөө юм байгаа шүү дээ гудамжинд. Тэгээ тэр болгоныг камераар дамжуулж харж ирсэн байхгүй. Тэр болгоныг дараад ингээд аваад лаг янзлаад ингээд лаг нийтлээд ингээд явж чадахгүй. Тэгтээ тэрүүрээ ингээд алдаад зураг дарсан ч гэсэн камераараа дамжуулаад тэр болгоныг мэдэрдэг юм билээ. Тэгээд явандаа айгуул тэгэл зураг мөрөнд би өөрөө анзаараагүй ч гэсэн ингээд амьдралд амар их жоо ер нь аль амьдралд бэлтгэдэл ингээл яваалсан. Орчноо хараад өөрийгөө таниад би яг анд гэждэг хүн яг дотроо яг ямар хүн бэ? Тэ яг нөгөө хашаашгууд нь юу таалагддаг юу болохгүй бол ямар авир гаргадаг тийм. Тэнгүүд яавал илүү ирч хүчтэй болдог ч юм уу. Яг тэр болгоныг анзаараад тэгсэн юм уу өөрийнхөө дотгошоо илүү ирэл агуулж чадсан. Яг өөрийгөө бүрэн олох болоогүй л дээ. Гэтэ яг ямар хүн гэдгийг бол ойлгож эхэлсэн. Тэгээд нөгөө ингээд шанал ингээд нөгөө нэг готрол энэ төр байгаа шүү дээ. Тэр болгоныг яг зовтох биш туулах хэрэгтэй л юм билээ. Туулаад даваад гарчингууд тэрнийхэн цаана бүр ингээд хамаагүй том байждаг, хүлээж идэг. Тэрийгэ давснараа ингээд өөрийнхөө доторхыг олж нээдэг. Өөрийгөө таньдаг. Яг дотор нь яг ямар хүн байна, яг чи яг өөрийнхөө дотор яг ямар хүн байна гэдгийг гаргадаг. Тийм. Тэгээд цаашаага өөр юу боломжтой вэ гэдгийг олж мэддэг. Тийм. Яаж амьдрмаар байгаа. Тийм. Амьдрал яг ямар вэ? Тэгээд дээр яг нэг энэ дээр юу байсан? Ингээл яваал ингээл хүмүүсийг анзаараад ингээд өшөө ингээд юм хиймээр байгаа шүү дээ. Угаасаа тэгээд тэр үе ингээд гээд сонголтон дээр ирсэн шүү дээ. Тэгээд амьдрахаа шийдсэн тий. Тэгээд хэрвээ амьдрах гэж байгаа юм бол ийм хогийн орчинд ийм нэг навшин нэг ийм орчинд ийм хогийн хүмүүсийн дунд хогийн яг бүгдийн төлөв гэдэг нэг яалч нэг хүн чанаргүй хүмүүс өндөө байдаг шүү дээ. Тэр хүмүүс хэлж байгаа шүү. Тэгээд ийм хогийн орчинд амьдрахыг угаасаа хүсэхгүй. Тий. Амьдрахыг сонгоцсон. Тэнгүүд амьдрах орчин ийм орчинд амьдрмааргүй байгаа. Тэнгүүд энэ орчныг өөрчлөхийг амар хүссэн би. Тэгээд ингээд яг ингээл юу болохгүй байна те. Энэ яг би нэг амар ус төр энэ төр судалж аваагүй л те. Гэтэ яг ингээл багийнхаа ингээл үйл явц ингээл хүмүүсийн ингээд байгаа байдал те ядаглал хөршийн те багнаас багахад хөршөйл ямар байсан, ангийн хүүхдүүд ямар байсан, одоо найзуудын гэр бүл, миний гэр бүл энэ төр гэл айлын хаалга болгоны цаана яг ямар ингээд амьдралууд байдаг гэл ингээл судлах нь ч бас юу сонирхол ингээл эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тэнгуүтээ ингээд сонирхоод ингээд тайгаал ингээл анзаараад байхад нэг би яг тэрийг ойлгосон юм. Ингээд бүр Улаанбаатарт Монголд яг бүр нийтээр баг. Тэр чихэр. Бараг 100-ны бараг 80% нах шүү. Эцгийн асуудалд. Аавын асуудалд. Одоо ингээд рандомор ингээд 5 хүн сонгоод асуухад 4 эцгийн асуудалд байна. Тэг. Багт нь эцэг нь хаяа явцсан, эсвэл эцэг нь өнгөрцөн, эсвэл хойд автаа. Эсвэл эцэг их нь те ингээд нэг шөнийн ингээд нэг тийм төсвөргүй байдлаас ингээд нэг явуулсан. Тэг амьдралтаа битүү зүгээр шаналж явдаг те. Эсвэл өөрсдөө ингээд тодорхой олж нэгээгүй байжж хүүхдтэй гэр бүл үүсгэсэн. Гэр бүл ингээд цохиогоо явцсан. Тэгтээ тэр гэр бүл нь амар тийм тогтворгүй. Тэгтээ өссөн үсээгүү зэрэг гэр бүл нэртэй ингээд явдаг. Тэг хүүхдүүд амар хохирдог. Тэнгүүд тэр хүүхдүүд ингээд том болол яалтчгүй л нөгөө той хүүхд чинь тойл гэж ярьдаг штеп. Тэгэл ахиал тэр алдаа ахиал тавтагтаал. Сэтгэл зүйн байдалд одоо ингээд миний түрүүний ингээд яриад байгаа сэтгэл зүйн байдал штеп. Сэтгэл зүйн байдал өөрийгөө таньж мэдхгүй, сэтгэл зүйн тогтворгүй ингээд нэг тийм шууд сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргацдаг. Тэгээд болоод өсөө том болчингууд ахиал нөгөө алдаа тавтаал. Нэг хүүхдтэй болонгууд таяа явчих юм ба тийм. Тэгэл нөгөө нэг эцгийн асуудал ингээл тавтагтаал. Тэгээ ингээд бодоод үзэнгүүт ингээл бидний аав ээжийн дэвтэл. Аав ээжийн өвөө нэг юу хийж сайн мэддэггүй. Ил ингээл бидний аав ээж энэ төр хэлтэнгүүд адилхан байна байхгүй. Тэгээ одоо өөрсдөө ингээд өөрсдөө үеийнхэн хүмүүсийг залуусыг ингээ харангууд бас адилхан л ингээл ганц бие ээжүүд. Ганц бие аавд. Дийлхэн ганц бие ээж. Эцэг нь байхгүй. Тэгэл тэр эцэг нь хаанагаа мэддэггүй. Тэгэл
нөгөө хүүхдүүднийх нь өс төрнж байгаа тийм. Тэгээ одоо ингээл том болоод дунд сургуулийн хүүхдүүд энэ төр ингээл зүгээр ингээл ажиглана шүү дээ. Тэгэл угаасаа илтээд үзтээ. Нийлж ярьж байгаа хийж байгаа үйлдэлүүд бүүнөрөө нийлцэн хаана юу хийж явж байгаа гэл ахяал нөгөө алдааг ахяал тавтах гал эцгийн асуудал. Би яг одоохондоо би яг ингээд энэ ингээд гэр бүлийн ингээд энэ асуудлаар ингээд мэдгэдэггүй зүр дүнтэй юм хийж чадахгүй яваалгаа л та. Хийхийг амар хүсэж байгаа. Гэт яг гоо саяхан би нэг хитэн гэр зургаар сурдаг, гэр зураг сонирхдаг хүүхдүүд залуус шийдтэй бид нийлээд сургаад болуулаа юм та. Тэг яг энэгээр нэг юм хийх гээд хөдөлгөөн төр хий зарлая. Тэгээд үсэлний дээр гаргая. Яг энэ сэдвүүдийг хөндөд одоо нөгөө миний дарддаг зургууд байгаа шүү дээ. Тэд нар шиг баригдад гэрэл зургийн манай хэд ч гэсэн яг өөрсдийн гэсэн онцлогтой байхгүй. Тэгээд яг тэр болгоныг нь гаргасан. Давхар гэрэл зургийн үн цэнийг хадгалсан. Тэг зүр ингээд үзэсгэлэн гаргаад тэрэн дээрээ давхар зөв нэг хандмент цуглуулдаг ч юм уу. Тэгээд тэр хандив цуглуулсан мөнгөө жинхнээсээ яг тэр үр дүнтэй юм хийж байгаа хүмүүстэй ингээд нэг гэр бүлүүд энэ төр байдаг шүү дээ ингээд гэр бүлийн юуны одоо төрөмс байгууллага гэл тэг 108 ч юм уу тиймэрхүү газруудад зүгээр 20-30 цаас ч байсан хамаагүй зүгээр хандивлий гээд хамгийн ихэн зүгээр ийм ажил төлөвлөж байгаа. Даач корона гэд бүх юм ингээд сүт чинь. Тэгээд нөгөө хүмүүстэй амарчсан ингээд тараачгүй гэл байж л нэг ажиллаж байгаа бас тэгт хэцүү л дээ. Тэгээд би яг энэгээр ямар нэг юм хийхийг амар хүсэж байгаа. Угаасаа хийн төлөвлөж байгаа. Тэгээд одоо нөгөө нэг ингээд тийм өөрсдөө үеийн залуусыг ч гэсэн яг энэ талаар бас сайн бодосоо л гэж чинь. Тэгээ өөрийгөө амар сайн олж мэдж олж нээгээд өөртөөгөө илүү сайн ажиллаад тийм. Тэр ганцаардах бол угаасаа ганцаардах хэрэгтэй. Би амар ганцаарддаг байсан. Тэр цэснөө би өөрөө дотгошоо илүү их орсон. Ганцаардах хэрэгтэй, готрох хэрэгтэй. Тэгэхээр ууралж уцаалах хэрэгтэй. Тэгтээ бүр амар хүн амтан зодох биш л дээ. Тийм тэгэл гонох, готрох хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Тэр сэтгэл хөдлөл болгоныг мэдэрчиж өөрөө дотгошоо ахиад нэг шатаар доошоо ордог. Тийм тэгэж өөрийгөө олж нээгээд тэгээд нэг яг амьдрал дээр бүтэн амьсгаа авч чадхууц хэмжээний ихтгэлтэй алхах хэмжээний болж иж гэр бүл гэх хэрэгтэй баг. Тийм тэгээд зүгээр яг энэ талаар амар их ярмаар байсан юм тийм. Ярмаар байсан. Тийм. Чи манай подкастыг хаанаас олж? Instagram тэгээд YouTube дээр гэл. Ер нь Instagram-аас л гарсан дөө. Тийм тэгээд лайв интер үзэж байгаа. Лайв интер үзэж байгаа тийм. Ямар лайв? Нөгөө comedy UB comedy-ийн single-тэй лайв интер үзсэн. Тэгэл подкаст хийх юм ингээл. Нөгөө зурган дээр реакшн ингээл сэтгэлээ хэлчихсэн шүү дээ. Зурган дээр. Нөгөө тэгээд тэнгүүд би чи зурснаар подкаст нэг юмд ашигласан шүү дээ. Тэгээд ингээд судлаа. Подкаст хийх хүн юм байна шүү дээ. Тэгээд судалж эхэлсэн. Яг тэгээд сонсоогүй л дээ. Нөгөө 10 зургуудын нэгийг би чиний одоо марчиж нэг зургийг ашигласан тийм. Тэр чинь ямар зурглаа. Харин нэр тийм шүү дээ. Тэгээд яг зөвөр нөгөө ингээд бодож явдаг. Гэтэ зөвөр найзтайгаа л ярихаас цаашгүй байхгүй. Тэгээд ер нь зөвөр ярихыг амар хүссэн. Тэгээд болж шүү дээ. Тэгээд чи арай нөгөө нэг яг миний яг хамгийн их хүсэж байгаа юм болохоор нэг хүн болгон тийм яг ялангуяа манай насны залуучууд бидний үеийнхэн хүн чанартай байгаасаа л гэж тийм аль болох хүн чанартай өөрийгөө олж нэгээд нэг тийм зүгээр ингээд гудамжинд гараа зүгээр ингээд талхаад яваад үзээрэй. Хүн чанартай хүн амар ховор. Амар хэцүү. Эрүүл харилцаатай хүн амар ховор. Тийм. Эрүүл гэр бүл амар. Одоо хүн чанартай гэдэг одоо юу гэдэг ойлголттой. Хүн чанартай хүн эсвэл хүн чанаргүй хүн ч гэдэг юм уу. Тэрийг одоо өшөөлөд задлаад үзвэл яг одоо хүн чанартай хүн гэвэл одоо яг ямар хүнийг илүү хүн чанартай гэдэг. Таних ч бай, танихгүй ч бай нөгөө талд байгаа хүнийг хүндэлдэг. Тийм. Тэглээд мэддэг. Тийм үлэн ингээ мухаараа тэгвэл муухай шүү дээ. Тэгээ хүндэлдэг. Алдаа гаргацсан бол уучлалт гойдаг. Хэрвээ ингээд өөр хойд алдаа гаргацсан бол тэрийг тийм ингээд бүрнэр ингээ үлэн зөвшөөрдөг. Хүнд муу сандаггүй. Угаасаа яг ингээд ер нь л хүнд муу сандаггүй л байвал тэгээд тэр хүн ер нь бол одоо эрүүл хүн чанартай хүн гэх юм уу та баг л. Тийм үү годомжаар ч айгүй ууртай хүмүүс их байдаг шүү дээ. Битүү ингээл ууртай баатар очлоо шүү дээ баг болоо биш.
бухимдалтай. Тий. Үгүй яах тэгэл би л сүүлдээ тоохоо болдог л. Тий. Тэгээд яг тоохоо болоод эхлэнгүүт л юм нь бол өөрөө яг нэг нь бол дунд нь ордог юм лээ. Яг миний зүгээр миний л бодлоо. Өөрөө яг дунд нь ороод юм болгоныг үзье ядал, хүн болгоныг үзье ядал амьдралаа зүгхэл. Тэр цэма яг тэр болгоныг яг хараад өөрөө яг тэр ингээд тий гудамжинд ингээд нүцгэн зодуулсан хөвтөж байгаа хүүхэд ч юм уу тэр болгоныг зүгээр яг үнэн боддоор харж ич яг ойлгох. Тэгээ яг тэр тэгээд яг тийм болохоор яг нэг аль болох тийм ингээд ситүэйшн хэвтэй тийм нөхцөл байдлуудыг хайгаад боддоор нэг гаргахыг хүсдэг. Гэтэ яг тэр болгон яг тийм хаар тэмнүүд олддгүй л дээ. Чи яг нөгөө гэр бүлийн дотоод асуудал, гэр бүлийн хүчирхийлэл тэгээд одоо тэрнээс улбаалж үсэж байгаа ганцаар л сэтгэл готрол. Тийм тэгээд тэрийг одоо гэрэл зургаар одоо баримтат гэрэл зургаар яг ер нь бол нийгэм төшөө илүү сайн таниулах. тий Зөв юу таам шүү дээ. Хүмүүс бол угаасаа яг одоо ингээл юу ч тодорхой шүү дээ. Инстаграмаар ингээл явж байгаа л ухаж байгаа л хамгийн гой сайхан гэсэн юм болгоныг л харж байгаа шүү дээ. Хоол харж байгаа, машин харж байгаа, утас харж байгаа, хуудас харж байгаа өөр юм байхгүй шүү дээ. Хүүхэн ер нь бол тийм хүүхэн харж байгаа. Ерөөс энийг л харж байгаа шүү дээ. Тэнгүүд би яг энийг ингээд ивдээд яг өдөр болгон тэр хар бараа юм энийг нүүрэн дээр нь гаргаж ирмээр санагддаг баг. Тэгээд даач чадахгүй л юм л та. Гэтэ яг тэр болгоныг яг нүүрэнд нь ингэж харуулж ээж яг амьдарч байгаа орчин чинь яг ийм байна гэдгийг зөв мэдрүүлэхийг хүсдэг. Тэгээд харин мэдрүүлснийхаа дараа одоо яах вэ? Энэ тэг яг одоо яг ийм орчинд байгаад энэ орчноо яаж өөрчлөхийн тулд юу хийх хэрэгтэй гэдгийг л зөв бүр явандаа хиттэй харуулахыг хүсдэг. Чиш тэгвэл амар зорилгоо олж яваар. Та Өстө урд чинь их том л зам байгаа юм да. тэгээ иймэрхүүдөө бас нөгөө одоо юу гэх компанид ажиллаад тэ кампайнууд бас Монголд бас ер нь бол сүүлийн үед бол нэлээ төлхөө явагддаг болсон шүү дээ. Дуу шүү амар. Тэгээ би хандааж сайн мэддэггүй нөгөө тэр талаар судал. Тэгээ одоо ер нь бол нэлээ бас байна хамгийн наацхан лантун төхөө. тийм лантун төхөөгийн одоо нүдэнэ тэгээ хүүхдийн хүчирхийлэл хүн бай тэгээ гэрласаа гэл янз бүрийн юмнууд. Тэгтээ яг ингээд тухайн нэг үедээ нэг хэсэггүй үедээ л яг ингээд нэг хальт нэг жоохон баг зэргийн одоо анхаарал аваад тэгээ тэр нэг удаа үргэлжлэхгүй тэгээд ер нь бол нэг мартагдаал алга болчтой л та. Тэг яг энэ дээр одоо юу гэдэг хэрвээ зур яг за би юм амар тийм политикал юм ярих гэдэг шиг. Улс төрч гэдэг нь жаа. Үгүй улс төрч гэхээсээ илүү нэг тийм амар тийм жоохон системийн юм ярих гэдэг л та. Тэгээ зөв нэг арай нэг идеал байдлаас илүү яаж яг илүү нэг практик байдал дээр яг одоо энэ асуудлын гол үндсэн цөмийн одоо яаж бид нар шийдвэл илүү одоо үр дүнтэй байх юм гэдэг ч юм уу. Эсвэл арай илүү нэг яаж энэ дээр одоо хүмүүс гар бие оролцох хэрэгтэй гэдэг ч юм уу тэр талаас нь зүгээр яг нэг амар их бодлоод байдаг. Тэгээ одоо тэгтээ би тэр одоо бодлоодыг одоо зүгээр тэр бас л адилхан санаа болохоор тэгээ тэрийг нэг одоо ярьсан яриаггүй ялгаагүй л юм л да. Тэ. Ямар ч гэсэн андын хийж байгаа юм бол сонирхолтой юм байна те. Гоё юм байна. Тэ. Тэ ямар ч ажил болохоор ингээд бүр яг зорьсон байгаа. Тэйгүү бид бүр ирээдүйн яг хийх ажиллаач тодорхойлсон байгаа. Багш болно. Багш болно. Юуны ч юм уу тий. Юуны багш бол. Яг тэр үед яг нөгөө боловсрол систем дээр амар ах юм мэдэхгүй шүү дээ. Математикийн багш гэдэг нь байх ч юм уу мэдэхгүй. Тэг яг тэр үед ямар ч сан багш ямар ч нэг сургууль хүмүүжүүлэгч хүүхдүүдтэй ажилтдаг тийм хүүхдүүд. Тий. Зөвөр юу миний бодлоор тэр юу угаасаа ингээд биднээс дээдлүү хүмүүсийг аврахаас өнгөрцөн. Ирээдүгөө өөрчлөлт тул тэгээд за одоо нөгөө ингээд харамсалтай. Тий тэр хүмүүсийг та нар ингээд хичнээн ингээч тэгээч гэсэн чи яаж өөрчлөгдөхгүй. Угаасаа зүгээр хаях хэрэгтэй. Тэгээд яг ингээд үнэхээр тийм амьдрахад ээлтэй ирээдүйд амьдрмаар байвлыг хүүхдүүд дээрээ л хамгийн сайн анхаарал тавьдаг. Тийм хүүхдүүд рүүгээ чиглэх хэрэгтэй. Өөрсдөд рүүгээ чиглэх хэрэгтэй. Өөрсдөө насны хүмүүс рүү хүүхдүүд рүүгээ чиглэх. Тэгжиж 20 10 жилийн дараа 30 жилийн дараа тийм арай нэг амьдрах боломжтой нийгмийн бүтээн тий.
шууд одоо шууд бүтчихгүй шүү дээ. Амар урт хугацаанд. Тийм л хүүхдүүд дээр л анхаарах хэрэгтэй. Тийм. Тэр чиглэлд бид нэр өөрсдөө бас нэлээд анхаарах хэрэгтэй. Бас дараагийн үеуд дээр бас аль адилхан дэмжээл өмнөх үеийн алдааг л тавьчихлахгүй гэж бодоод байгаа. Тий, өмнөх үеийн яг алдаа нь яг юу вэ? Яг юун дээр эргэлтийн цэг болчихоо гэдгийг бас ойлгол. Тий. Хаяа ингээд зүгээр нөгөө нэг юу надад ингэ санагдаад байгаа байхгүй. Яг алдааг ингээд давтахгүй гэсээр хагаад өөр нэг алдаараа орох гээд байгаа юм шиг. Тэнгүүтээ яагаад тэр нь ингээд дахиад ингээд дүүр юм руу ороод юм гэхэлэр яг үннийг хэлэхэд зарим хүмүүс ингээд заах амар өөр л ойлголт ирэх гэдэг юм л та. Гэхдээ нөгөө нэг алдаа гэдэг зүйлээ яг сайн яг ойлгоогүй байдаг. Алдаа нь яг юунаас болчихв, яагаад болчихв гэдгээ нэг ойлгоогүй ээжиж ингээд зүгээр ингээд өнгөц юмнаас нь хамаарад тэр зүйлүүдийг ингээд нөгөө нэг юу яадаг ч юм уу юу гэдэг хийхгүйгээ тэр зүйлээс түлхээд идэх ч юм уу. Тэгэхгүй бол ингээд зарим зүйл дээр бол ингээд нэг тийм яг би нэг зарим алдаараа нэг яг энэ амар тийм нэг дуусшгүй ярианаас эхлэх гэдэг юм л. Тэгээ яг уу энэ дээр яриад ивэл яриалах байх. За ер нь яах вэ? Тий. Өөрөө бас манай подкастын цаг болж байгаа шиг байна те. Тэгээ ер нь одоо ингээд ер нь бүх яригсан юмгаар ярьцсан уу? Тий, ер нь баг тэгшэл боллоо тий. Бас анзаарагдлаа. Тий, ер нь тийм байгаасаа тэгээд ингээд сэтгэл готрлын асуудал ингээд дээцэгт байгаа гэр бүлийн хүчирхийлэл эцгийн асуудал амар их байгаа. Гэтэ 70 дуур. Тэгээд 10 дуур тэгсэн мөртлөө хүн болгон тэрийг мэдчихэж байгаа. Мэдэрч байгаа. Тэгсэн мөртлөө юу ч хийхгүй байна. Тий. Би бол хамгийн наад талаар юм боддог болвол тий. Өөрийн чадхаараа нэг алхам ч гэсэн жоохон ч гэсэн юм хийгээсэй л. Тий. Би яасан л тий үнэхээр яг хүмүүс үнэхээр юу ч хийдэг юм бэлээ. Одоо шинэ хийдэггүй гэдэг хамгийн наад захын жишээ нь ингэж байгаа байхгүй юу? Бид нэг зориг сангийн нэг багаараа хийсэн юм бэ. Жилийн өмнө юм одоо түрүү жилийн 5 сард бид нэг юун дээр одоо ичэдийн ороо 2 дээр бид нар бас нэг юу мууга очиж танилцаад бид нар бас нэг юугаар цуглуулсан хандийнхаа юмыг өгч ийсэн. Тэгээд тухайн нэг ичэдийн ороо 2-ын одоо нийгмийн ажилтнаа ярилцаад тэг тухай яг ингээд одоо ч улаастад байдаг. Улаастайц тэр улаастай хавийнхаа гэр бүлүүд ер нь тэр хавийн гэр бүлүүд одоо ямар шүү байдгүй ингээд юу болдгоо яадгүй гэдэг л одоо жишээнүүдийг сонсож байгаа бас л нэрээ яг үнэ хэлэхэд бол миний амьдралаас бол нэлээд хол би бол өмнө нь бол зүгээр тиймийг нэг жоохон сонсож байгаагүй хол санагдчихсэн. Тэгэхэд бол бас амар юм сонсогдчихсэн л да. Одоо жишээ нь гэр бүлийн хүчирхийл гэдэг ч юм уу те. Одоо хойд эцэг нь одоо бага насны хүүхдтэйгээ хүчирхийлүүлдээд тэнгүүдээ тэрийг одоо тэр гудамных нь одоо эргэн тойрных нь одоо хуршүүд ингээд бүгдээрээ анзаардаг, мэддэг мөртлөө ерөөсөө хинэж одоо ятхна одоо нэг юу одоо цагдаа дууддаг ч юм уу те. Тиймэрхүү юм ерөөсөө хийдэггүй. Одоо миний асуудал биш бол миний асуудал биш бол надад ерөөсөө ямар ч хамаагүй. Тэгэл аль асуудалд оролцохгүй гэдэг ч юм уу. Тиймэрхүү дөө ерөөсөө тийм нэг хувиа хичээсэн гэх юм уу. Тиймэрхүү юмнууд бол айгүй их байдаг юм байлээ. Тэгээд одоо тухайн үед тэрийг сонсоод ер нь бол бас амар хэцүү санагдчихсэн. Тэгээд өшөөлөө одоо хийх гэж байгаа машуулаа гой зөрөгтэй хийгээрэй. Тэ. Амжилт хүсье. Баярлалаа. Ирээдүйд бид хоёр хамтрах. Тэгээд өшөөлөх яахан байвал мэдээж тэгээд тий. Одоо бид нар мэдээж тэгээд одоо хинээ хэлдгээр ирээдүйд гоё нийгэмд амьдрахыг хүсэж байгаа бол тэгээд тэднийг бид нар өөрсдөө бүтээх хэрэгтэй. Залуу хүмүүс тэгээд одоо нэг л одоо хариуцлага ер нь бол нуруунд дээр үүрэх цаг нэрсэн. Одоо ачааг нь үргэлцэх ёстой. Тэгээд бид нар л одоо яг л бүтээх одоо яг нэг тэр яг юу гэдэг нэг арт тал нь болж ирчээл байна л да тий. Одоо арт талаа одоо нэг арын даах хүмүүс нь болж ирчээл байгаа юм л да. Тэгэхээр араа даацгай хариуцлага үлээцгээе тий. Тэгээ сэтгэл готролтой байгаа бол тэрийг зөвхөн дотроо одоо тэгээд яваад ах биш. Одоо нэг юу тэрэн дээр ямар нэгэн байдлаар хичээж зовхгүйгээр хүмүүсээс тусламж
авах хэрэгтэй бол авах хэрэгтэй те. Тэгээ тэр бол тэр дүүргийн эмч бол амар тэнэг сонсогдож байна. Яагаад сэтгэл готролтой асуудлыг өрхийн эмч рүү явуулж байгааг вирус ойлгосонгүй. Тэгээ шараад руу явуулах. Тэгээ ер нь бол зүгээр шараад руу бараг залахгүй шууд очих хэвээр. Тэгээ тэрнээс гадна ер нь бол гэтээ манай дүрмэн дээр бараг 2-3 ч сэтгэл зүйч орчихсон те. Тэгээ энэ хэлж ийсэн. Одоогийн нөгөө сэтгэл зүйн эрүүл мэндийн нөгөө зөвлөгөөх төв гэж байд юм байлаа. Тэр бол нөгөө байнгын 24 цагийн нээлттэй утас байдаг. Тэгээ чи хідээч залгаад ер нь бол нөгөө тийчнээс зөвлөгөө авч болно. Очоод бас уулзч болно, цаг тавуулж болно. Тийм хэцүү байгаа бол одоо асуудлаа нээж болно. Тийм болохоор бас үнэхээр хэцүү асуудалтай ингээд дааж давшгүй ямар нэгэн тийм гацаанд орсон байгаа бол тийшээ хандаарай. Тийм сэтгэл зүйч хандаарай тийм. Тэрэн дээр одоо сэтгэл зүй асуудал гэдэг бол ялтчгүй үнэхээр чухал асуудлуудын нэг гэдгийг бол хүмүүс ол ойлгосон баг. Тэгээд энэ дээр ямар нэгэн тийм энгийн үзэгдэл бол биш те. Үгүй энгийн үзэг бос биш гэж юу? Одоо тийм нэг байх ёсгүй зүйл бол биш. Зүгээр одоо айгу буруугаар ирчлээ. Тэгээд тусламж ав. Хэрэгтэй бол тэгээд анхаар. Тэгээд нийгэмдээ ээлтэй бай. За тэгээд ханандтай амжилт төсөө тэгээд өшөө хэлмээр байгаа зүйлээ бол хэлээд дугаараа өндөрлүүлэх үү те. Тэг яг юу тэг хувиа хичээсэн бити байгаарай гэж хэлмээр юм л та. Гэтэ ер нь бол хүн болгон л угаасаа дотроо хувиа хичээдэг. Эгоист. Тий. Гэтэ их баг хэмжээгээр. Тэрийг айл болох бага болохыг л зориорой. Тийм. Хали арай илүү тийм нийгэмтэйгийн ойр нийгмийн харилцаа айл болох сайн ордог байгаарай л. Тэгээд хэлбэрчлэхгүй. Яаж хэлэхгүй хэлбэртэж тойлж ирсэн хэлбэр л. Тэг яах вэ? Хүмүүсийн нэг амьдралын нэг яа тэгэл уусаа бид нар ч гэсэн үед нэг хэлбэртгүй байдаг юм дөө. Тэгтээ бүр хит тойлширсан хүмүүс байдаг шүү. Байна. Тэ. Хэлбэртгүй байдаг юм өө. Тэ тэр яах вэ? Энгийн үзэгдэл тэгтээ хэтрүүлчихлэхгүй. Тэгэл өөрөө ойлгоод юм дөө. Тэгээ тэрийг юу гэдэг. Тэгэл нэг амар сайн хайрлаарэ. Найзууд гэр бүл ойр дотны хайрлах ёстой хүмүүс байл бүгдийг хайрлах танихгүй байсан ч гэсэн хайрлах хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй. Тийм. Хинийгч битгий үзэн ядад тэр хэрэг бурууддаг. Тийм. Тэгэл инэрэнгүүл байгаарай. Тийм. Өөр хэлэх юм байна. Тийм тэрийг ингэж хэлмээр. Хурдан гэгээр. Тийм. За. Аль болох эрт гэгээр. Тийм. Зүгээр яг ойл зүгээр жоох хичээгээрэл тийм ээ хичээгээрээ. За оролцсон анд та баярлаа. Таашсан маш их баярлаа. Манайхыг зорж ирсэнд. Ингээд нүр ингээд хэлхийг хүсдэг байсан юмыг ингээд өшөөлөн хүмүүст тийм 5 хүнд хэлдэг гэсэн л одоо ингээд 10 20 хүнд хэлэх боломж олгосонд маш их баярлаа. Зүгээр. Орсонд баярлаа. За баярлаа. За баяртай сонсогчдоо. Баяртай. Баяртай.